Нэвт орцсон юм шүү дээ. Ааха. Харин дээр танаад би нэг цагаан сараар ирж ирсэн шүү дээ. Тий харин чи манайх мэдхээр би гайхгүй юу. Би дээр нэг ирж ирсэн цагаан сараар тий. Таны би яг харж ирсэн өөр нэг оолж байгаа л тий оол татдаг байхгүй. За сайхан аварч. Сайхан аварч гэнэ. Сайхан. Тэг өөргөр гэсэн байна. Санж ийсэн. Аа. Эсвэл татгаа байцсан учраас мартаад ботомг ер нь хэцэхгүй байгаа тий. Таны татдаг тамхич ер нь нөгөө 41 энэ тгийн 41 нуудаг цагаан хатуу. Тэр чинь бүр хамгийн хатуу тий. Ингээл санг гэл. Тэр чинь хамгийн хатуу юм байна. Тэр тамхи нь. Миний энэ болохоор герман тамхи. Харин тийм байна. Герман гата герман. Тэгээ ер нь сүүлийн нэг залуу хүн гэхээр л нэг юм хөөрөг мөрөг барихгүй те. Нэг жоохон ингэж яхаар ямар ч нэг юм боломжлоо хадгалаад нэг ямар ч хөөрөг барь гэж авсан. Ер нь их зүгээр юм байна. Сайн. Тий. Хөөрөгч ер нь олон талын хэрэгтэй дээ шүү дээ. Хүчрээ сайхан ингээд тамхилж хоорондоо босоо зогсоо гараад явчихгүй. За аав нэг газар суугаад юм тухулж байгаа тамхилна. Тамхиа татаад энэ чулууга хараад ингэж хоорондоо маш сайхан юм яриад ярьж өрөөд өчнөө сайхан үг солилцоод авдаг. Тийм юм байлаа тий. Ээлжид подкаст нуудыг эхэлж байна. Тэгээд хамгийн түрүүнд бол яг нарнахыг би оруулсан. Тэгээд оруулсан шалтгаан нь юу гэхээр Монгол улсын анхны спортын мастер гэж яригддаг. Тийм учраас эрэгтэйгээс Наранбатахыг, эмэгтэйгээс Далтантой ягчийг оруулсан ингээд эхлүүлсэн байгаа. Тэгээд та бас ингээд ерөнхийд нь анхны одоо Монгол дасгалжуулагч хүү дээ. Гэхдээ бас тэгж хэлэх нь бас өрөөсгөл баг. Ямар ч байсан Оросд та чинь Киевд сургууль төгссөн. Киевийн нэмэлт сургууль 88 онд төгссөн. Тий, тэгээд бас яг энэ анхны одоо спортын мастер цол хүртсэн тамирчдыг дасгалжуулж исэн гэдэг утгаар нь одоо ингэ таныг оруулж байгаа юм л та. Тэгээд бас их гой сонирхолтой яриануд өрнөх байх гэж бодоод байна л та. Тийм тэгээд ерөнхийдөө яриагаа бол таны одоо спортын гараа хаанаас яаж эхэлж исэн бэ? Ер нь таны бага насны талаар, залуу үеийн талаар яриагаа эхлэе гэж бодож байна л та. За маш сайхан одоо энэ усын спортын төлөө бас ингээд ийм гоё ингээд эхнээс нь ингээд ярилцсан явж байгаа ч маш сайн байна. Маш их баярлж чи одоо өөрөө энэ усын спортын бүгд одоо хүнд хүчрэг бүгдийг үүрээд дэлхийн авраг олимпиад нь орсон ингэ сайхан сэтгэл гаргаж байгаад их баярлж байна. Баярлалаа. За би бол Өмнөгов аймгийн хүн шүү дээ. Өмнөгов аймгийн Баянтлаа сумд одоо тэнд өсөж байжсан. Тэгээд тэнд байж явахдаа яг миний аав энэ хүрээ багш учраас би өөрөө би энэ хүрээ багш болноо л гэсэн. Тийм хүүхэд байхын тийм зорилготой. Ихтэй багш болохтой бүхийн багш болноо л гэдэг. Ер нь бүхэд их сонирхолтой байсан. Тийм бөхөр л хичээлэл тэгэл одоо хамгийн анх аймагтаа очиход би чи сумаас ирж байгаа юм чинь тэгэл очингуудаа л аймгийн аварга болол тэгэл бүсгийн аварга болол улсын аваргад ороод эхэлсэн хүүхдтэй хасаа. Тэгээ намайг бол яах нэг бөхөр бол нэлээд амжилт гарах гэж л Өмнөгов их хардаг байсан. Тэгээ спортын төлөө яг хатуужил төсвөрийг бол ааваасаа авсан. Тэгээ би тэмэр төлөө одоо насан туршаараа энэ спортоор л хөдөлмөрлөн зүтгэн гэсэл бодолтой л анх суурэ тавьж исэн да. Тэгээд яг бүхэн спортоор амжилт гаргаж явсан. Хамгийн анх үе чинь 1979 оны Бүгэр томны 6 дугаар спартакиадад анх орж 4 дугаар байранд орж бөхөр тэгэл тэрнээс хойш бөхөөрөө жахаа явж байгаа тэгээд ямар төрлөөр бөхөж чөлөө төхөр. Тэгтээ би ч нэг хөдөөч ингэдэг штэ. Нэг л барилддаг л бол саамжуудаа чөлөө үндэс юу вэ? Бүгд төрөлтөө явуулдаг. хөрөх чадвартай тэгээд бүгдээр гэр барилдал явчихдаг. Тийм л үе байсан. Тэгэл тэнд нь бүгдээр нь л явдаг. Байнга л одоо тэмцээн оролдоонд явдаг. Тийм байсан. Тэгээд дараа нь яг 3 жил яг эд нөгөө бэлтгэл хийх үе дээрээ Өмнөговд чинь илгээлт эзэдгэж гарч ирээд барилга барьсан байхгүй. Өмнөговь одоо бүтээн байгуулалт гээл. Тэр үед одоо Батмөнх
дарах чинь залуучуудыг ингээ илгээлтээр гаргуулаад барилга дээр ажиллуулаад тэгээ манайхнаас эдүү хүмүүс нийлж бас илгээлтээр гарч манай өмнөх төсөлт их илгээлтээр гарч миний үеигаараа дараагийн үеигаараа ингээ 3 дараасаа ингээ 79 80 81 он төгссөн хүмүүс бүгдээр илгээлтээр гарч хоорондоо ингэж өрсөлдөж. Тэгээд тэр илгээлтээр гарч ажиллаж байгаа хугацаанд нөгөө бүхий спортоор яах яваад. Тэгээ нэлийн нэр хүнд өссөн ер нь бүх юм болно гэд. Тэгээ сургууль төгсөнгүүт би энэ хүрээнд дээд сургуульд орцгоож байгаа байхгүй. Тэгээ нэг өссөн мэрэгчлээ эзэмшээл. Тэгээл би энэ хүрээнд дээд сургуульд ирсэн хүчээсэн чинь одоо тэгэл ингээ өргөлүүлээ яах вэ? Тий. Тэгээд яг яаж яваад Киевт нөгөө усны евро орчуул гэдэг л. Тэгэл яг би нүрийн дээд сургуульд орчих байжсэн чинь Эвлийн төв орноос мөнх хот гэж дарга дуудаад. За бадрах гэж хүн байна уу гэсэн чинь. За өөрөө чи одоо тэр үед нөгөө би сайн ажиллаж байсан болохоор бас н хойсголт намын гişүн болцсон. Намын даалгавар Эвлийн илгээл тэр одоо усан спортоор явна. Шалгалт өгөх хэрэгтэй гэдэг. Шууд тэгээд очиж байгаа юм тий. Тэгэхээр би бүр гайхаад би ч одоо өмнө хүн ч одоо усан сэлж чадахгүй шүү дээ. Тэгсэн чинь за та бол одоо яа гэсэн үлгэр жишээ хүн байна. Таны нэг миний нэг анкет үзчихгүй. Тэгээ намайг ч одоо баахан улс судтай шалгаруулалт хийж энэ хүүхдийн паркт. Усанд хүүхдийн паркт жоохон нэг устай шүү дээ. Тэр дотор бас нэг шалгаруулалт хийж аваад. Тэгээ тэрүүн дотор нь би их нэлийн дээгүүр орохгүй юу. Дээгүүрдээ ч юу ихтэй одоо нөгөө хүүхдтэйхтэй нэг баянтлаа би ч баянтлаас юм хүүхд юм чи нуурын хонхор гэж яддаг. Тэнд очиод нөгөө усан доогуур чи шумбаал. Тэгээ шавартай усан дотор ч тэгэл ихлээл нэг яадаг гэсэн шүү дээ. Нөгөө боо чандаг тоос байдаг шүү дээ. Тийм тоосыг тэхгүй бол тэр чихээр хожир болсон. Тэгээ сайхан биентэй дөрвчиж чагаал тэгэл даагуурын шамбал нэг амьсгал аваад ингэж яваал явсаар гол нөгөө тийм төвчээртэй хуучин нөгөө тэнд төвчээр авцсан. Дараа нөгөө барилдаад төвчээр авцсан хүн чинь тэр богинохон зайнтал амьсгал авсаа аваагүй тэгээ богинохон зайнтал сандарсан үед л хөлөөрөө нэг жигээл тэгэл гаргахад би чинь суг явна шүү дээ тэр асуудлаас чинь. Тэгэхээр амар сэлдэг гэж бодчихж байгаа. Зүг. Тэгэл одоо бөхөөрөө явна гэж бодсон чинь нөгөө тэр үуч нам хүчтэй байсан учраас намын даалгавар гэдэг чи одоо амар том юм байлаа шүү дээ. Чи одоо энэ залуучуудыг авч явж одоо тэр энэ усын спортоор Монгол улсад одоо баси баригдаж байна. Одоо нэг хүүхд залуучуудын соёлтой одоо яг төв басиныг төв басин тэр чи баригдаагүй байсан. Яг эхлэх гэж байхгүй юу? Тэр ч одоо хэдэн он гэсэн баригдана гэж 86 онд ашиглалтанд орсон шүү дээ. 87 онд. 87 онд ашиглалтанд орсон юм бүр. Тий 86 оны 12 сарын 31-нд л байхгүй юу? 87 шүү. Тэгээд таныг хэдэн онд нь шалгаруулж авч байгаа? Намайг 83 онд шалгаруулж авч байгаа. Бүр 3 жилийн өмнө. Тий. Ашиглалтанд орохоос бараг 4 жилийн өмнө. Намайг сургууль төгсөж ирэхдээ би чи энд ажиллах хэрэгтэйгээр орж ирж байгаа байхгүй юу? За чи одоо энэ үнийг хариуцсан. Тэгээ бид нар хэдүүл яваад. Тэгээ олцоогоо хөнгөний усууд л надтай явсан да. Тэгээ эдгээр чинь болохоор намайг бодвол нэг усан сэлж чаддаг. Нэг яа сэлэхээр ямар техник байх бодлогоо гаргаж байгаа юм явчих шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь амар усчиад шүү дээ. Зарим нь бол пак доогооргоод удаж ястаа гарч ирээл энэ төр. Би болохоор тийм байхгүй. Тэгэл очиод сургууль дээр очиод эрхүүдээр нэг жил бэлтгэл хийчихгээл. Тэгээд цаашаа КМ-ийн нэрэндээ сургуульд очисон. Тэгээ бэлтгэл яг 4 жил сурсан уу тийм яг 4 жилтэй. Тэгэл усын спортоор яг 0-оос эхлээл нэг хүрээд очсон чи дандаа нэг цол зэрэгтэй мастерууд байгаа ш тент чинь. Монголчууд л гэж нэг зэрэггүй хэдэн нөхдүүд байгаа. Бас уснаас сайн сэлж чадахгүй бол өнөөдөр миний хажууд л гайгүй чинь тэр. Тэгээд очсон чил би чи баг тийм живг шахахаар нөгөө ингээ харсан чинь намхан байгаа юм чинь тэгэл. За явуудагчсэн тэгэл ороод сэлнэ гэл орсон чил амар гүзгэр явал ноцолдож байгаа гараад ирсэн чи за энэ нүрэг хичээлээр зааж өгнө гэл. Унаа ингээ икнаруу гэж нэг хүүхдийг надад анханаас нь хичээл заалгуулж. Манай нөхдөд л тэнд л намайг бодвол бат оронготойс ингээл сэлэл шомбаад энэ өнөөдөр үгүй дэгэлж ихэлсэн. Тэгэл эхнээсээ явж явахаар нэгдүгээр семестрт явж байхад нөгөө бүхий тэмцээн болдог сургуулийн. Тэгэхээр дахиад орцсон чинь нөгөө бөхөр чинь дахиж очиод нөгөөдүүл чинь тугаа хийчихгүй. Гэсэн чи өө энэ ёстой жинхэнэ Монголын жинхэнэ сайн бүх манай сургууль ирсэн байж та. Аливаа сургууль бүхтэй ороо бэлтгэлээ хийгээд. Тэгэхээр бүхтэй ороо яг бэлтгэл хийжсэн чи гів гэд элчин сайдын яам дээр манай консул байдаг гэсэн. Консул дээр нөхөр бадрахад бол чинь хүрээд очсон чи.
энэ том дарга нар ирсэн, эвлэн томс ирсэн. За нөхөр Баатар буцнаа. За. Монгол руугаа буцна. За чамайг ерөөсөө яах гэж авч явуулсан гэхээр манай монголоор дүүрэн бөхчүүд байна. Чи энэ усан спортыг л эзэмших гэж чамд намын би нэг намын хүн учраас намын даалгавраас зөрчсөн учраас та одоо ингэ буцах уу. Тэгэл би тангараг өргөссөн. За би одоо энэ спортын төлөө одоо ахиж бүх рүү орохгүй. Тэмцээнд ч орохгүй одоо ингэ ерөөсөө зөвхөн усаар явъя. Усан спортоор би амжилт гаргана. Тэгээ шууд андгаа тангараг өгөө. Тэгээ би чинь гимний мэдээ зэрэг чи Монгол оюутныхын дараагаар тавлагдчих байгаа юм. Шууд нөгөө намын хөнгө. Тэгээ нөгөө хуралцуул сар болгон элчин дээрээ консул дээрээ тийм учраас нөхөр явж байгаа юу нөхрөөл гэдэг явж байгаа би одоо яста амжилт ахиулж байгаа гэл тэгээ нөгөө эхнээс нь яваад нөгөө яг нэг амжилтын төлөө явцсан. Тэгээ тэндээс яхаа би нэг жаахан найз нөгөө хамт байсан нөхдүүдээ жаахан чирсэн байх. Ягаад тэгэхээр нөгөө миний нөгөө эхнээсээ сураад явж байгаа дадал нэг хуучин сурцсан нөхдүүд чинь хаач болчихж байгаа юм чинь. Ерөөсөө нэгдүгээр курс төгсгөлт тэгэл улсууд чинь байхгүй болж эхэлдэг. Би болохоор бүр ингээл яваад шууд ингээл нөгөө сэлэл 25 авч нэг хурдтай нэг хуучин нөгөө бэлтгэлтэй төвчээртэй байсан учраас нөгөө техникийн заалах эхнээс зөв заалгацсан учраас төвчээрээр ингээд туучгаар ч өнөөдөл чинь нөгөө хүүх энэ нөгөө нэг ингэж яс нөхөр чи тасарчлаа штэ гэ гайхаад байдаг. Нөгөө нөхдүүд ч нь байдгүй хөөрхий сурах гал нөгөө ингээс орснох чи ингээл байдаг. Тэгэл өнөөдөл чинь нэг усагдаал зайлуу тэг чинь амар өндөр юм чи. Нормтын өндөртэй. Яг нормтыг тавьж ийсэн юм чи. За чи төгсгöd мастер болох хэвээр тэрнээс 1-р курс, 2-р курс, 3-р курс гэ нормтыг өгсөн. Биелүүлэхгүй чи боцно гэхээр чи нөгөө намын хүн чи одоо ахиж эх орныхон төлөө ирчихэд хосуулаад энэ төвчний би чи амьдралгүй болно шүү дээ. Тааш тэгвэл ингээ хүчээр яваад авцсан юм тийм шүү дээ. Хүчээр ус руу. Хүчээр аваад ирсэн шүү дээ. Хүчээр тэр үед л одоо тэгжил юу гэдэг лээсэн багхгүй. Одоо тийм юу гэдгээ тийм зарчимтай л юмэг одоо юм хийлгэж байгаа хүн учраас яг нөгөө намын хүн гэдэг утгаараа л тийм өндөр авч үүрэг даалгаврыг тэг чанга өгч тэгж зүдэлж яахгүй. Тэг. Юу бол бас тэрнээс чи бас халчрын шүү дээ. Тийм амар зүгээр бас 20 40 нөхөр чинь. Тэг одоо бөхөр явцсан хүн чинь харин шүү дээ. Би бол төсөөлөлөө л да. Одоо надад одоо миний чадахгүй байвыг надад шууд ингээд хүчээр ингээд өгөөд те. Тэгээ очиод яг тэр спорттой ерөөсөө чадахгүй спорттой мастер болоо гэд ингээд яачих юм бол би бол дийлэхгүй юм шиг л надаас санагдчихэ л да. Тэгээд хэцүү байсан тэг яах. Тухайн үед одоо тухайн үеийнхэн тэр нөхцөл байдлыг та жоохон яриач. Одоо ерхэд бол намаас ингээд хүчтэй даалгавар авцсан тий. Тэгэл одоо чинь усанд бэлтгэл хийсэн байж таараа. Хүчнөө объемтой одоо олон километрийн бэлтгэл хийсэн байж таараа. Тэгэл хоол хүнс зохицуулсан байж таараа. Тэгэл яг тухайн үед тэгээд ерөөс баруун 3-р курс хүртэл өөрөө бэлтгэл нөгөө тэр нэг ангийнхаа найзтайгаа хамт бэлтгэл хийгээ. Тэгээ явсаар байтал ангийнхаа найзтайгаа ер нь ойролцоо болоод ирэхгүй. Тэгэнгүүт намайг сургуулийн одоо гадаад оюутны шиг гэж идэв. Гадаад оюутнуудын. Тэрүүнд шууд намайг 2-р курсын сүүлээс 3-р сүүлийн яг дунд хөргөтэйгүүт намайг гадаад оюутнаар оруулсан байхгүй. Тэгээд ирэхээр би нөгөө гадаад оюутнуудаар ч юм болохоор чинь нөгөө том мастеруудтай, томчуудтай биш. Нөгөө гадаадчуудаа үзэхээр чи би ч нөгөө өөрөө спорт хүн жаахан шалтаа хортой төвчээртэй нөхөр чинь би өнөөдөр одоо чамайг туун шүүгээл өнөөдөр кубтэй үзье шүүгээл чи сэртэй үзье шүү. Та нарыг бол удахгүй тавина гэл ингээл тэгээ шууд би ганц янз гэхээр бүх төрөлд нь ерөнхийдөө нэг ерөнхийд бүх төрлөө эзэмшиж аваад тэгээ яг амжилт гаргах төрөл рүү ерөөс ганц төрлөөр өөрөөр бэлтгэл хийсэн. Ерөөс яг өөрөөг л ерөөс яг тачгнаал ерөөс автомат юм шиг л болсон. Тэгэл өнөөдөр чи үзээд тахаар чинь ганц төрлөөр бос юмнуудаа ерөнхийдөө зааж байгаа. Энд чи төрлөөрөө явна шүү дээ. Гэтэл би нөгөө өрөөр далдын төрөлд нь очиж байгаа байхгүй. Тэр усны анги бүртлэг бүгд тустай юм чи. Тэгэхээр зөвхөн өөрийнхөнтэйгээ хамт бэлтгэлээ хийгээл хүчээ хийгээл тэгэл хоолунд явах гэж оюутныхаа хоолыг явуулна. Хууч нөгөө жаахан ажиллаж байгаа тавцсан учраас хэдэн өрөө бэлтээ нөгөө мөнгө хураацсан байсан. Тэгээ тэр мөнгөтэй учраас хоолойгоо идэх юм аа нөгөө том насан турш гисэн тэр том нөхөрч одоо бүх юм өөрийгөө хоолоо зохицуулаад тэгэл бэлтгэлээ зохицуулаад тэгэл ер нь голцоохон шиг л бас юм да. Хэвтэн дээ. Ер нь бол бас тэгэл багш нарууд гайхаад энийг нэг холгор монгор ороод ирсэн чигээрөөс нь сүулдээ нь уснаас халахаа байлаа гэж сүулдээ энэ хүчээс хэргаад эхэллээ гэл
Тэгээд бараг тэгээс үүжээд нэг Монгол байрны дарга олцсон ч өнөд үлчээс ингээл. Одоо хамт өгчөөс оюутнууд намайг мэдгөхөө. Ер нь яаж хийснийг бараг нэг хичээл явахгүй наг курсын оюутны өдөр чи би шууд дагуулаад хичээлд оруулаа ш. Тэр үчи бас зарим жаахан хичээлээсээ дарга байсан 8 хийх гээл. Тэрний чинь хажуугаар зохицуулах хоорондоо тэгэл бэлтгэлтэй очил хэвчээ. Ороолсан л би нэг байх нэг цөмхөө өөрсөн тэгэл нойтнолгой тийм бол сэгсэлцэл нэг тэр үед одоо мэдхгүй учраас нойтнолгой одоо нэг шар гөхүүлсэн юм бол гарч игээд тест нэх гоё тэгэл оюутнууд байрлал гоё явдаг. Тэгэл явж байгаа сургууль төгсөл дөө. Тэгэл төгсөхдөө яг ганцаараа төгссөн. Би нөгөө усаараа ганцаараа төгсөсөн. Тэгээд төгсөөд төрчрээд бас эвлийн тууран дээр үрчрээл нөгөө эвлийн тууран дээр л ирж байгаа томл төр явсан юм чи. Тэгээ бараг хүрээд ирсэн чинь бас андуурагдаад би чинь хөдөө эвлийн ажилтнаар явах шахсан шүү. Оо за. Эвлийн тууран гэж намайг харин басид авахгүй. Харин нөгөө мэрэгжлийн хүний чинь харин намайг болгон руу эвлийн ажилтнаар томилох шинжтэй нэг хүн яригч эхэлдэг. Тэгээ явжсэн чинь харин дасчамс гэдэг дараагаас тэр хүн харин чи чинь нөгөө нэг усан спортоор хоошоо томилогдчих чи ягаа ажил дээр очдөг нөхөр өвч гэж. Үгүй мэдгүй одоо ингээд тэр чинь нөгөө ингээд юм зурууж явдаг байсан чи дараа. Чи юу ярьж байгаа ингээд шууд нөгөө дараа наа чинь дуудал. Энэ нөхөр шууд одоо машин дээр явчихтай. Энэ одоо тэр ганц нөгөө бэлдсэн нөхөр чинь хурж ирсэн харин эвлийн ажилтан болоо явах гэж хэлтэл бас тэгэл янз янз юм туулсан. Тэгээд нэг хөдөөний ямар ч хамаатан садангөө нэг одоо ингээд энэ хотод чинь ингээд ганц үе хөөгтөл ороод ирж байгаа юм чинь. Тэгэл яг амьдрахтаа яг нь ажил дээр амьдрна, ажил дээр нэг ингээд нэг юм боломжтой нэг жаахан өрөөнд амьдрал тэгэл. Таач тэгвэл бүр яг дөнгөж басаа нэгтгэхэд л тэгэл тэнд томилогдож очиол төгсөж үрчрээл тэгэл ажил дээр амьдрал тэгэл ажил дээр миний нөгөө манай одоо улсын спортоор чи анх үүсгэн байгуулсан Довдонгийн баяраа гэж тэр одоо мундаг хүн байсан. Тэр баяраа дарга маань бол яасан гэхээр нэг улсын спортоор энэ юуны үйлдвэрчний соёлын төвөрдөн биш үү? За одоо үйлдвэрчний соёлын тэр чинь усан баситай баригдах хэрэгтэй байсан байхгүй юу? Оо тийм үү? Тий. Одоо 70 хэдэн онд дэмжих байх. За бүр эрт басаа нэгдсэн. Эрт басаа нэгдэх гээд одоо Цэдэнбаа болоод байгаа ч тийм ярихгүй юу? Тэгээд үйлдвэрчний хайжууд ингээ басын баригдана. За чи одоо мэрэгчлэр явна гэд тэр хөдөлмөрийн нийлүүлэгтээ ажиллаж исэн тэр баяраа гэж манай тэр анх үүсгэн байгуулсан. Тэр баяраа даргаыг евро сургууль явуулахгүй юу? Тэгээ очихдоо саксны дамптай бас хамт очсон юм шиг байгаа. Тий. Саксны дам хоёр. Тэгээ хоёулаа Ленинградд очихгүй юу? Ленинградд очиод яг хичээлээ байж исэн чинь нөгөө үйлдвэрчний сургууль чинь басинг биш үйлдвэрчний соёлын төв ордон чинь басинг болоод басинг болохоо тэр усуу чи яах вэ? Нөгөө болоо тэгэнгүүтээ нэг нь саксаараа яваад нөгөө баяраа дарагч нь болохоор тийм мундаг хүн байсан учраас энэ усан спортын доотлолын цогцлбор одоо сан техник тэр хүнд юмнуудыг бүгдээ судлаад ирсэн байх юм чи. За. Тэгээд хурцлал Монгол дээр бас яг баригдахад даргаар нь томилогдвол тэгээд шууд тэр сан техникийн асуудлыг ёстой нэг инженер хүн шиг өөрөө бас сан техникээр хөдөлмөрийн ажиллаж исэн юм шиг байгаа. Бүгдийг судалсан. Тэгээд тэрийг хийгээ. Тэгээд дээр нийтийн байн тамирыг одоо усан спортыг хөгжүүлэх ямар төлөвлөгөө, график тэр юмнуудыг бүгдийг гаргаад тэгэл үнэхээр ёстой нэг бүх юмыг эхнээс нь бичиг баримтыг бүрдүүлээд энэ усан спорт гэж ямар байдгийг энийг хийцэн байжсан байхгүй. Тэгээ намаа хөрөөд ирэхэд Борис Валерий гэж ирсэн. Михаил Сергеевич гэж ирсэн. Михаил Сергеевич нь болохоор яг зүгээр одоо менежмент хийдэг. Одоо бассейн менежмент хийдэг. Одоо ингээд сургалт мургалт одоо нийтийн байн тамирыг яаж хөгжүүлэх вэ? Бассейнийг яах вэ гэдэг хэрийг хийдэг хүн. Валерийн болохоор яг спортын чиглэл юм. Намайг төгсөж ирэхийг яг өмнө хэдэн сарын өмнө ирсэн байсан Валерий. За. За тэгээд төгсөөд ирсэн чи тэр нөгөө Киви хүн байсан. Кивийн сургууль Кивлия. Хоёр Кивлия нь Валерий гэсэн чи Валерий гэсэн. Би одоо энэ Монголд байж байгаа хүүхдүүдээ ингээд бас сонгож байгаа. За одоо би ингээд яах вэ? Чи одоо ингээд мэрэгжлийн хүрээд ирчихэж байгаа учраас баг чамд очих байх. Би ч ер нь одоо боцоогоо одоо чамайг л одоо хүлээгээ байсан мэрэгжлийн одоо усны жинхэнэ одоо биеийн тэмрийн дасгалж болгоч ирнэ гэж хэлжсэн. Тэгээ наад Михаил Георгиевич нь болохоор одоо би энэ төлөвлөгөөнүүд ингээ хийцэн байгаа. Баяраа битэр ингээ хийсэн байгаа. Одоо энүүнийг одоо цааш нь үргэлжлүүлээд ингээ авч явна. Энэ
баяраа бол маш мундаг хүн байж байгаа. Энэ нэг битээр одоо ингээд бүх юм хийцээ. Тэгэл орж очсон би очиж хэлсэн баяраа дарга намайг шууд одоо гэр оронгүй хөхтэй одоо яах вэ гэжсэн. За на булангийн өрөө гаргаал. За чи энд одоо ганц уу гэсэн би одоо хүүхдүүдтэй 2 хүүхдтэй хүн байсан шүү дээ. Чи 3 ч хүүхдтэй. Зөө. 3 яг ирсэн дараа нэг хүүхд гарсан ингээ 3 байсан. Тэгээ авгаа хүүхдээ авчрах хэрэг байхгүй. За нөхөр яах вэ? Тэнд одоо нэг өрөөнд хэвдэж байгаа шүү. Тэгэл анх басин дээр үчсэн басин дээр рүү ирэхэд манай баяраа дараа маш мундаг хонтой мундаг хүн байсан. Намайг ерөөсөө шууд ахлах тасгалж явуулагч гэж томилол. Тэгэл одоо усан спортын талаар бол энэ хүн бүх юм хийнэ. За чи усан спортын програм гаргаж ир. Бүх одоо заах арга зүй програм гаргаж ир. Би энэ усан спортын нийтийн биеийн тэмэр болгох. Энэ усан спортыг одоо энэ ахуй шаардлагат одоо аюулгүй ажиллагаа онцгой байд энэ бүх сургалтуудыг би одоо ерөнхийдөө гаргаад дуусч байна. Одоо чи энэ бэлтгэлжилтийг хийгээд. Тэгэхээр би тэгсэн. За багшаа би хийе. Дээр нь одоо би одоо ид нэг өстө нэг гайхалтай амжилттай хүн байж шүү дээ би чи. Тэгэхээр нөгөө Монголын нөгөө амжилтыг харахаар инээ түрээд байдаг. Минут 5 6-тай нөхдүүд байж байдаг. Өөрөөр болдоод чи минут 4 явжил тэрнээс өмнө нэг 2 орс орж 2 орс залуу орж ирж минут 1 минут 2 яваад тэгээд дөрөөр болдоотор Монголын хамгийн хурдан өрөөр нь болдоотор байсан. Тэгээд дараа нь амглан Баатар ч үлээ манай нэг манай хэнэр шав гам болдог шидрийн шав байсан баг. Тэгээд харчин гоц би ч нөгөө тамирч нөгөө гайхуулах гээд байхгүй залуу гэж. Яаж аймаар хүн гэдгийг харуулна. Одоо энэ тэмцээнд хизээ болох уу гэл тэгэл. Хизээ болох одоо тэн дээр би нэг ганц тэмцээн. Юу ярьж байгаа чи? Дасгалжуулагч юм. Чи дадаад бэлтгэдсэн тамирчин. Чи энд юу хийгээгүй чи бэлтгэл хийж тамирчнаас илүү чи энэ бүх юм үндсээр нь чиг босгож ир. Чиний энэ одоо тэр 53 явах хамаагүй. Энэ бол аргагүй шүү дээ. Хөгжөөгөө чи оронд чи хөгжсөн газар ингэж бэлтгэл хийж хөгжрээд энд гайхуулах гэдэг шаардлага байхгүй. Чи шууд одоо бэлтгэлд ор хүүхдүүдэн бэлд. Одоо Михаил дээр байгаа хүүхдүүд чам дээр очино. Борис тэр тэргүй чамд одоо бүх юм чинь одоо мэрэгжлийн өнгө чамд хүүхдүүдэд өгчөж байгаа. Гээд харин шууд өгөөд нэг тэмцээнд орохгүй. Яг үзүүлэг тоглолт хий. Тэн дээр чи одоо тэр хүн яаж аврах уу, яах уу тэр юмд оргоо. Би үзүүлэлт тоглолт болсон чинь би тэр нэг усан дотор ороод нөгөө нэг жаргал сайхан гэдэг ма сантайг нөхрийгөө барьж байгаа. Нөгөөд чи авраад авчраад массаж хийгээд нөгөө амдуураа тэтгэхийг шахаад өнөөгөө чи ханиалгаа чирээ. Юм болоор инээдэн болцгоож тэгэж нөгөө тамирчин гэж өөрийгөө гайхуулахаас илүү ирээдүйд чи Монголд өөрийнхөө амжилтаас илүү том амжилт гаргах хэрэгтэй хүн шүү гэдгийг надыг бүрдлогоо суулгаж өгсөн баг. Тэгээ тэр үе чинь нөгөө Ахмад хүнийг үг хэлэхэд ерөөсөө тэгж гажна гэж байхгүй ерөөсөө за төр юуг нь за ерөөсөө хуйлтай байхгүй. Тийм учраас юу тэр өөрийгөө гайхуул тэр залуу байсан тэр нэг гоё юм гайхуулах гэж ирж байгаа бардуулах гэж ирж байгаа хүн шүү дээ. Тасархаа тэр ингээд одоо 25 талд нь явахад л баг би орно шүү дээ. 53 таа хүн чинь. Тэгэл ястаа хамаагүй ястаа ингээл нэг гайхуулах гал хөөрч байсан нөхөр гэртээ өрөөндөө орж бараг уйлах шахаж байгаа юм чи. Тэгэл сүлд нь нөгөө айгуул тэглээ инглээгээд хэрвээ одоо баяраа дарга нэг намд хэлчих юм бол намын хуралч одоо ингээд хойдоод соёлын төв дээр хуралдсан ш томчууд. Тэгээ тэнд одоо энэ нөхөр одоо ингээд нөгөө жинхэнэ нарийн юм хийхгүй өөрөө тамирчин болох гээд байна гэд хэлчих юм бол би одоо тэгээд амьдралгүй одоо өмнө руугаа амилын ажилтнаар явууд яах. Тэгэл одоо аргагүй ирэхэд тэгэл бүх юмнуудыг аваад тэгэл програм нөгөө шинэ сургалтын програмуудыг хийж баяраа дарга гатлуулаа. Тэгээд баяраа дарах надад эрх өгсөн байхгүй. За чамд хичээлээсээ гадуур тамирчид бэлдэх, хүүхэд бэлдэх чамд 2 цаг өгье. Энд бол юу шүү дээ нөгөө ажлаас гадуурх цаг. Ажлаас гадуурх. Тэгэхээр ажлын 8 цаг бол ажиллах. Би нөгөө өдөрт чинь нөгөө би чинь 4 цаг л ажиллаж шүү. 4 цаг л ажиллаж. 4 цагт нөгөө дандаа эхлэнтэйгээ үзэн. Тэгэл эхлэнгүүтээ зүгээр хамгийн түрүүнд нөгөө сурж байгаа улсуудаа хурдан сургана. Тэгээ нөгөө хажуугаар нь ахлах тасгал зүүлгч сэдэн багшаастай үүрэг өгнө. За та нар энэ үнийг тэд хоногт сургана шүү. Би очиж шалгана шүү гэл. Тэр үед одоо манай гам болдогч гэж байлаа. Батэрдэн огш байлаа. Эрдэнэ чулуун багш байлаа. Хэн цолмон гэж багш байлаа. За тэгээ сүлд нь зоргоод сүйд болсон юм а. За энэ хэдэл хүн байсан. Биш юм байна. Тэгэл би нэг өнөөдүүлэг чинь ингээд юуг нь хянаал.
нөгөө орж үзэл. Одоо нэг сар болов хэд хоногийн дараа нь ороод. За сургуульд одоо бүгд амьсгал нь яаж юу одоо самбартаа явж чадж яах нэг ингээ ийм шалгалттай. Тэгээ бид нар бүр өстой нэр энэ хөлөө хагартал усны зогссон. Нэг мод орчгаал тэгэл хичээлийг яста хашгираад дөрөн болонд л дөрөн багшил орилоод хашгирж нэг нэг арай ядраад бид нар чинь нэг энэ хичээл заадаг нэг ийм сандал шиг юм байдаг л шүү дээ. Тэн дээр нэг ганц амьсгал нэг хийгээл. Тэгэл дөнгөж сайхан нуруугаа тэнэргээл амарч байтал дараагийн цуваад гараад тэгэл босоод. Бүр ингээ нөмөд эндээс доош номноо дандаа цагаан хувцтай цагаан даваа мөд. Тэгээ нэг таавчтай хөл нэг холооронд ингээ дандаа цууцуу явцсан. Бага ардаас өлдөө гэдэг бол. Тэгээ тэрэндээ их гоё одоо тэгэл ажилдаа л их дуртай байсан. Тэгэл тэр нь одоо бодоход тэр одоо маш их гоё одоо усын спорт гэдгийг тэгт нөгөө мах ясандаа шингэтэл ингэж бодож байсан. Тэгээ манай тэр хамт байсан миний хэдэн багш нарууд гэж өстэй аймаар дайч нөхдөд өстэй гүрэтл цаа. Тэгээ сүлд нэг хэдэн одоо хүүхдүүдийг хичээл заах эрх олгож надыг урамшуулж яахгүй одоо чи тэгэл бид урамшаал хүүхдүүдэд авангуудаа тэр үуч одоо манай мастер болж исэн хүүхдүүч нэг 5 дугаар ангитэл явцаа байсан баг. Мастер болж исэн хүүхдүүд сүлд нөгөө миний аваад би ч одоо анхны мастеруудыг чи бэлдсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээд нөгөө тэр үедээ тэгээ сүлдээ би одоо танай Эрдэнтийн чулуун гэж байсан. Эрдэнтийн чулуун гэж. Хэн блэ? За. Тэр хүн бит хоёр ярьлаа. Ер нь усын спорт холбоо гэж байх бол. Тэгэхгүй бол болохгүй. Нэг тэмцээн дээр тэгсэн чи тэр чинь мундаг хөдөлгөөнт нөхөрөөс одоо Голландд байд. За. Тэгсэн чи тэр нөхөр дэгдэг ш. Адрахшаа ер нь та энэ нэг хордол би ерөөсөд ерөнхийлөгч болъё. Ерөнхийлөгчд энэ Дэнсэвгийн Төмөрбаатар гэдэг дэвшил төв гэж байна. Тэр мөлийн гайг мөнгөтэй нөхөр шиггүй. Тэр нөхөр дээр очиад ёо холбоо байх болчих. Би тэд ерөнхийлөгч очиж та өөрөө мэрэгжлийн хэмжээ өөрөө нарийн бичиг нь болчих. Гэтэгт тэгэнгүүт нэг гинт бодохгүй нээр тгийвээс. Хэрвээ холбоо байгуулчих юм бол сургууль нэ гадаадд явах эрхийг олгодог байхгүй. Холбоо болж иж. Тэгэнгүүт нь шууд 91 онд тэр хүнийг автоматар хөөрхий тэр Төмөрбаатар чулуун таньдаг байсан юм. Тэгээ аваад ирсэн нэг ултэр нэг маглаг хүн өрөөд ирсэн. Тэгэл ёо сайн байна уу та одоо осон сэлд сур гээл. Та манай холбооны ерөнхийлөгч яваал гараа өсөг зурвуулаа. Тэгээд шууд болонготой гараа өсөг зурвуулаа. Бүх юм хийлгээд холбоогоо олимпиар үндэсний төвлөлөө олимпиар гэсэн байгаа өгөөд тэгээ холбоогоо баталгааж авчиж. Тэгэнгүүтээ шууд албан бичиг баяраа дарагдлаа. За одоо холбоо ийм байгуулсан учраас баяраа даргаа яа. Биеийн тэмрийн дээд сургууль дээр усны анги нэ. Усын спортын анги нэ. Тэгээ хэлсэн чи маш зөв байна сайн байна. Чи одоо тэгвэл одоо яа энэ сургуулийн бүх одоо дээд сургуулийн оюутнуудын програмыг бэлт. За тэгэх юм бол энэ болж байна. Би гар үсэг зургийг гэдэг аахгүй. За тэгэнгүүт нь би эхнийхээгээ үзүүлсэн чи болж байна сайн байна. Чи одоо болох юм байна. За ер нь чи холбоогоо байгуул юу олимпиараар юм бичгээ өг. Тэгээ олимпиараар биеийн төвийн дээд сургууль дээр усны анги нэ. Ягаад тэгэхээр тэр үуч нэг мэрэгжлийн багш нар байхгүй. Зайлуу дээр Гамболд багш, Батэрдэн багш эдгээр чинь бүгдээрээ нөгөө энэ баяраа дарахтай хамт энэ юунд сэлж одоо энэ туул голдоо энэ кабинатын хөвгтүүд байхгүй. Туул гол дээр сэлээ бүгдээрээ сайхан сурцсан. Тэрийг одоо манай баяраа дарах техникийн зааж игэл эдгээр хийцэн. Нөгөө тэр улсуудаараа хичээл заалгаж байгаа байхгүй. Тэгээ тэд нар чинь нөгөө яг жинхэнэ нөгөө мэрэгжлийн одоо яг мэрэгжлийн багш биш ч гэсэн нөгөө өөрснөө биеэрээ сурцсан учраас улсуудад нөгөө дээд зэрэглэлийн тамирчид биш зүгээр заах юмд л бол тэд нар шиг дайчин улсууд байгаагүй шүү дээ. Өдөр шөнөгүй нүдчихсэн бид нар байна. Тэгэл яг нүдсээр угаал гаргана. Дандаа одоо би чинь нэг 2500-аад хүнийг яг эхнээс нь усан спортын усан сэлгтийн сэлгэж сургасан байхгүй. Сэлгэж 2500-аад хүн. Одоо нийт одоо би дүнгүй ингээ би нөгөө намын хүн учраас журналтай нөгөө ингээ дандаа ингээ нэг бүртгэл хийдэг. тайланга тавьдаг. Зөв. Жилд болоод одоо нөхөр одоо намын гишүүн би тэдэн хүн сургасан тим ажил хийсэн тайланга ингэж бичдэг юм байлаа шүү дээ. Тэрний хүчээр тэгж юмаа би тэгэхээр тоонууд нь гарч ирээд байна лээ. Тодорхой бүх юм тодорхой байсан тий. Тэгэл одоо энэ ажлын төлөө тэгж орж ирээ. Тэгээд эдэн сайхан хүүхдүүдээ аваад дээр нь энэ сургуулиудаар явж нэгдүгээр ангийн хүүхдүүдийг аваад жижиг хүүхдүүдээ аваад тэгээд анх шалгаруулж авдагсан. Шалгаруулж авахдаа би хүүхдүүдээ аваад дандаа ингэ гулсуулна.
Гусалт хийлгээ. Тэгээд чацын нар уян хатны хараад одоо нөгөө мэрэгжлийн багшим гэдгээ одоо тэнд харуулж хэвчээ шүү дээ. Тэгээд сайн хүүхдүүдэд аваад тэгээд хүүхдүүдэд чи эхлээл нөгөө манайхан чинь нөгөө багш нар чинь ингээ нөгөө замбраагүй ингээ нүдэж байгаа байхгүй тийм. Ингээл нөгөө яг нөгөө юу биш байхгүй. Нөгөө тамирчин бэлтгэх биш. Зүгээр л одоо сонирхлын дагуу ингээл татгасан ингээл. Тэгээд надад нэг 2 цаг өгч байгаа юм чи 2 цаг дотор одоо тамирчдын бэлтгэлийг яаж багтаах вэ? Одоо энэ хүүхдүүдийг яаж чангалах вэ гэл тэгэл нөгөө эхнээсээ суур үлтгэлээс ахгүй бол ингээд гэнэч намар руу ирэхээр чи юм хэдэн хүүхдүүдэд аваад тэгээ сүүлд нь баян уушуунд амьддаг байхгүй тэнд нэг эвлэдэ орооноос байр өгсөн. Тэгээ бүр баян уушууны 12 дугаар л өгч. Бүр хойшоо. Тэгэл би эндээс хүүхдүүдэд аваад гүйч артаа талд нь Угаад нөгөөд одоо цамцлаа ингээд уйлах гал автобусанд орчих. Автобус ирээл яваад зогсох юм гүйж очих гал. Яастай ингээд. Элцээр гоо зарим норог цоцсны автобусанд хийчин. Тэгэл автобуснаас хойно хүрээд очино. Тэгээд аач тэн жаахан дасгал хийлгэнэ. Тэгээ нэг өлсгөлийн юм чинь яг би нөгөө хөдөөний хүн учраас хөдөөнөөс мах идчихсэн. Тийм учраас нөгөө хүүхдүүд чинь бас тэнд очих гоё нэг гоё хоол идэн штэ. Тэгээд би тийшээ зүтгүүлсээр гал аваачаад жаахан дасгал хийлгэчихээд тэгээ бод зөгөөрөө байхгүй тэнд бас нэг юм жаахан зойр ухах гээд нөгөө нүүрсээг сав жаахан ажил хийлгэн хараа ажил хийлгэн тэгээ сайхан нүүргээ нугаалгаж аваа сайхан хоол идвүлээ амраагаа таваал за миний хүүхдүүд эргээд гинэ гэл тэгээл ингээд нэг энэ хоёрын хооронд хатуужл 2 дугаар ажил хийж сурах тэгээд ийм зүйлэн тэгээ 3 дугаарт нөгөө хотод чинь цагаан сар байхгүй штэ тийм тэр үедрээс цагаан сар байдгүй байсан зөвхөн нөгөө шинжил гэж. Шинжил цагаан сар ерөөсөө тэмдэглэдэггүй баг. Намайг ирэхэд ерөөсөө тэмдэглэж байгаа газар би баг мэдэхгүй шах байсан. Тэгээд нөгөө би чинь нөгөө айлын том хөхөд эрт нөгөө 3 жил ажиллаж явах хоорондоо чи нөгөө тустай гараад гарсан учраас цагаан сар хийдэг байхгүй. Тэгээ хот төвчрэл өөрөө боогоо гэл ингээ нөгөө бүх юма хийгээл цагаан сар хийн. Цагаан сар хийхэд хамаатан байхгүй юм чи яах вэ гэхээр чинь миний хүүхдүүд л ир золгоно штэ. Бүгдээрээ. Ёо стан. Дарааноос гойцсон даа хажи юмнууд шаваал аваад. Орж ирээд нөгөөдгөө чи ингэ сууж байгаа. Тэгээ нэг баахан салаад тэр нийслэл салаад ихтэй. Нийслэл одоо бууцаа өгөн. Тэгээ бүгдээрээ штэ идэж идчихээс. Онгод ороод бөөм баяр. Тэгээ дуусангууд нь би нэг ширээн тавтай идэгээ буулгана. Буулгаад нэг боовнуудаа нэг хурч яхав хөрн өрөхгүй дундуур нэг ингээд аваад. Тэгээ дээр нэг жоохон чихэр тавиал. Одоо бэлэг тэр штэ. Тэгэл өнөөдүүлчихсэн. Бөөм баяр штэ. Ингээд ирээний боолтой тэгээд дарин жоохон чихэр үхрээ хийсэн. Бүгд бэлгээ карвалцгаагаал штэ. Насаа хойшоо тэр чи гэрээс гараад бас мэлээ алах гэж юу өөдөө өсчөөд автобусанд суун штэ. Тэгээд тэрнээс хойш нэг уламжлал болсон үнэ өгдөг штэ. Бүгдээр одоо ч гэсэн ирчих бүгдээрээ. Яг цагаан сараар бүгд ингээл одоо бүгд цэглэрээд хүүхдүүдтэйгээ тэ нөхрүүдээ дагуулаад бүгд сувдаг байхгүй. Тэгээ тэр уламжлалыг тогтоосон. Тэгтэл нөгөө тэр үе чинь хотод ч нөгөө тийм цагаан сар гэж мэдэхгүй. Тэгээ тэр үе юм хэцүү байх үед одоо энэ боовны амт гэж гоё байсан. Би ч одоо шард сар дуурдаг гэсэн. Та өөрөө хийдэг гэсэн. Өөрөө бид нар ч өөрснөө хийн шүү дээ. Өөрсдөө л хийдэг гэсэн. Тэгэл ороо ирээл тэгэл ингээл өөрөө бэмбийлэл тэгэл агаатайгаа нийлж байгаа л юугаа хийгээл нөгөө гурлаа машинд чиж байгаа. Тэгэл бэмбийлэл миний энэ чанаа бэнд нь бэмбийлэл баава гадаа жаахан хөлдөөж байгаа л арчаал хийгээд. Тэгээ баава өөрснөө энэ бүх юм өөрснөө хийн шүү дээ. Залуу багт. Тэгэл тэр нөгөө төвчээрийг энэ хүүхдүүдэд өгж исэн болохоор манай хүүхдүүд нилээ тийм төвчээр нилээ чадвар сайтай тийм хүүхдүүд болсон юм шиг санагдаад байна. Их л гүр хүүхдүүд байсан. Тэр л одоо багаас нь би нилээ тийм тэгээд Монгол ухаанд сурах гэж бас эдрий чинь бас би ч нөх хөдөөний хүн эдрий чинь дандаа хотын хүн. Хотод нөгөө дандаа л нэг ингэсэн нөгөө сэхэтний голцоохонч байсан байх. Тэгээд янз бүрийн хүүхдүүд байна. Тэгээд эдрий чинь тэгэл ингэж ингэж идтий өлсгөлэн байхт ч гэсэн энэ төвчээртэй байх хэрэгтэй гэх юм. Тэрний хүчинд одоо болтол нөгөө ингээд нөгөө салахгүй. Холбоотой байгаад байгаа байхгүй. Одоо шавнрууд нөгөө ингээд ирээд идэх чинь нөгөө бүр багаасаа ингээд нөгөө над дээр ирэл одоо цагаан сар идэг. Одоо аав ээж юм шиг л аав ээж юм чинь би чинь гэлээ аав ээж л байсан юм чи. Та ч ер нь дандаа бярдуулаад явцсан юм биш үү? Үүргээр л ингээ явцсан юм биш үү? Дандаа хүчээр ингээ шахах ингээ явцсан. Тэгэл яг би бас ингээд сая таныг ингээд тухайн үед 53 секундтэй явдаг байсан гэдгийг одоо л сонсож байгаа байхгүй юу?
Тийм үү? Тий. Мэдхгүй байсан юм. Нарнахаас л зүгээр таныг Оросын спортын мастрын цол болцлыг хангаж ирсэн гэж нарнахаас л тэр ярьцлаган дээр сонссон байхгүй. Тий. Би өөрөө ийм Тэгэхээр нэг одоо мастрынхаа нэг ийм гэрчлэгээ бүх юмтэйгээ ирж авчиж эн чинь нөгөө бүх юм чинь ингэж тайлагна шүү дээ. ааха. Тэгэж баяраа дарахтаа тайлагнаж. Тэгээ энэ үний чинь нөгөө цол зэрэг зэрэг байдгүй. Монголд бол цол зэрэг байгаагүй шүү байхгүй нөгөө нэгдүгээр зэрэгээс доош л байдаг. Спортын мастер бол юу ч байхгүй. Ийм гэж байх. Тэгээ би шинээр бүгдийг цохиогоод. Гэхдээ би бас яагаагүй л дээ. Заавалчгүй тэр нөгөө өөрийнхөө амжилтан дээр хүрэхээгүй л дээ. Мүдгүй байсан учраас. Тэгээ яаж хурдан гарахгүй гээд олон хоног бодсон л доо. Тэгээ баяраа дараад хэлсэн байхгүй. За баяраа дараад 55 та хийчихвэл одоо хэдэн жилийн дараа гүйцэх бол одоо ийм хол байна. Бид нар одоо бол барах уу яах вэ гэсэн. Чангал тоо байна да. За яах вэ? Яг 50-аар хийвэл хийчих гэж. Тэгээ би 55-аар спортын мастрыг тавьж тэгж тэр цалууд гарч ирсэн юм байна шүү дээ. Олон улсын хэмжээний мастрыг 52-оор хийж. Тэр чинь бол тухайн үед Оросын одоо дэд мастер л одоо Оросын мастер л байхгүй да 52 тийм л байсан баг тий. Бодвол одоо би Оросынхаас баг хийж байгаа шүү дээ. Оросынхоор хийх юм бол нэг удах гээд байхгүй юу? Тийм. Тэгтэл би айгүй бол нөгөө тамирчтай нэг мундаг мастер ингэж хийж гаргачихад ямар ч мастергүй ээжэд л тэгэл дуусвал яах юм. Тийм. Гэдэг бодол одоо хэцүү байлаа ш тэр үе чинь. Тэгэл тэгхийн тулд яг хэдээр хийх үү гэж ярьж байгаа. За 55-аар хийж болох уу гэдгсэн чинь чанган чанга байна. Гэтэ яг чийл өөрөө мэдэн шүү дээ л гэсэн. За яадаг ч ясна нэг 5-10 жилийн дараа манай хүүхдүүд энд хүрнэ гэж хэлээл. Тэгээл би батлуулаад цол зэргийн комиссар батлуулаад тэгээд мастраа анхаавал бөөм баяр очиж мастер хүн шүү дээ. Одоо миний тэмдэг юм жижигхэн тэмдэг бүгдээр Монголоор тусгасан тэмдэг гэдэг шүү дээ. Тий, бүгд найрамд Монголоор тусгасан. Спортын мастер гэдэг нэг улаан тэмдэг. Тэгэл гэртээ авчирэл хэвээр. Гэрчлэгийг авчирал энэ ч одоо цол зэрэг авч. Тий, цол зэрэг одоо тэндээс нэг бүх юм чи байгаа юм чи. Тэгээд аваад тэгчгээл баяраа дарах чинь одоо наваг за чи ерөнхийдөө би ч нөгөө тийм зарчимч. Яга хатууд байх намайг одоо зарим ус хатуул гэл би ч дээр хатуугаас болоод усын спортоос явсан хүн шүү дээ. Тий одоо яг энэ яриа руу орох гэдэг юм л да. Ерөнхийдөө ингээд та яг ингээд мэрэгжлийн хүн болоод ирээд бас ингээд цол зэрэг ингээд холбооч байгуулаад ингээд явж ирсэн. Тэгээд яг ингээд гоё явж ирсэн юм байна шүү дээ. Ер нь бол одоо би тавирын сургууль дээр ч гэсэн багшийн ангинэ гээл те. Тэгээд яагаад одоо энэ ингээд зогссон юм? Тэгээд таныг явснаас хойш энэ нь үргэлжлэх байгаа байхгүй энэ ажил бас. Тэр яасан юм аа. Би ч нөгөө 91 онд Мэнд хүрээний дээд сургууль 13 хүүхэдтэй нээгээд 98 онд. 91 онд. Яг холбоо байгуулсан. Холбоо байгуулангуудаа шууд юу өгöd тэгээд сургуулаа нээгээл 91 оны намар гэхэд би эсэлт авчиж байгаа. Тэгэхэд хөлөөнөөс увсаас 2 хүүхэд. Дорногоос нэг хэнтигээс нэг хаанаас л ингээд нэг хэддэг хүүхэд. Тэгээ би хотоос хүүхдүүд аваад. Тэгээд усны анги нээсэн. Усны анги нээгээд яг өстө нэг усны анги тэр үед нэг гааз хэрэн дөрж өгш гэж захирлан байсан. Би тэмрийн дээд сургуулийн багш. Тэгээд орон чимэг багш тэр их бас чанга улсууд байсан. Тэр улсууд ч нэг намайг хүсдэг нэг програма бичиж өгнө. Тэгэл өнөөх хийжсэн хичээл заан дараа нэг програма бэлдэнэ өстө. Давхар дээр нөгөө хэдэн хүүхдүүдэд аваад гадаад ямаар байдаг. Гадаад явах гэтэл мөнгө байхгүй. Тэгэл өстө нэг Төмөрбаатар гэдэг хүн чинь бас нэг жил гаргах хийгээд тэгээд ер нь бойсон. Тэгэнгүүт нь би одоо нэг гэж үсэн шүү дээ. Нэг концерн оюун гэрэл одоо Петрович шүү дээ. Одоогийн Петрович шүү дээ. Оюун гэрэл захирал дээр очсон байхгүй. За одоо ингээд нэг шинэ хөгжиж байгаа спорт ийм гоё юм байдیں۔ Одоо энэ усын спортын улсуудыг ингээд тагалдж оруулах хэрэгтэй байна. Одоо та тэргүүлэгч нар хэрэгтэй байна. Тэгэл тэр үе чи одоо энэ Монзонгийн баяр хүүгээл байж байна. Тэгэл дээр нь Алтай дээр идэг Батбод ерөнхий сайдаас нь Батболдгоо байна. Тэр чи Алтай дээр идэг гэж компани байсан. Тэгээ уулзсан ариун болд энэ Ажнагийн Батэрд нэг алингээр би баахан бизнесмэнүүдийг оруулаад тэгэл өнөөдүүд чи яах вэ гэхээр миний одоо барих байрлыг яах вэ гэхээр чи би ч нэг чөлөө цагаараа хагас утасаа өдөр нэг ачаал баг үед нөгөөдүүл чи авчирч гэр бүлд хичээл зааж өгнө. Өстө өмдөлбөргүй өстө бүгдийн хичээл заалгаа тэгэж байгаа дээр нь тэмцээн болохоор нөгөө нэрийн
бассейнд чинь ингээд байж байгаа нэг реклам тавьж ихэд тэр чинь тавьдаггүй байсан байхгүй. Зөв. Тэгэхээр би тийм реклам тавьдаг болохгүй юу. Тэгээ ороод ирэнгүүт л ажнаа гэж байж. Ийддэг. Ингэж этник гээл ингээд нэг компаниудаа ингээд бүгдийг тавиулаад. Тэгж ээж нөгөө гадаадд явж яах мөнгө олж авч байгаа байхгүй. Тэгэл нэг хэдэн хүүхдүүдээ нэгд гаргаад ирээд холбоо байгуулсан. Азийн спортын холбоонд 94 онд хэлсэн. Олон улсын финад бол 96 онд хэлсэн. Бүгд төлөвний төлсөн. Одоо тэр үе чинь Алтай тэрэг одоо Баталт сүг бодолч чинь зал төлбөрийн төлж илээ шүү дээ. Нөгөө олон улсад хэлсэмлэхийн тулд. Тэгээд дараа нь 96 оноос Мянган баяр болсон байхгүй. Монгол газрын. Одоо холбооны ерөнхийлөгч. Тэр хооронд би нарийн оюнгүйл захирлахаар одоо би яалаа. Одоо энэ спортч ингээ ядагч байсан ингээ хөгжүүлээд өглөө одоо би энэ спортоос илүү бас ажил их байна. Тийм учраас өөр хүнд өгөхээр Мянган баярыг би нөгөө Монгол газрын Мянган баяр бас рекламтай шүү дээ. Тэгээд Мянган баярыг холбооны ерөнхийлөгч болгоод тэгээд бас нөгөө компанийнханд нь бас усан сэлэлхий зааж гол тэгээд тэр үнээс чинь бас хэдэн төгрөг аваад тэгэл 93 онд Зүүн Азийн тоглолтод яваад дараа нь Хирошимад 94 онд яваад 95 онд гэлэг дараалаад хэдэн жил нэлээд татаж яваад үзэж байгаа. Тэгээ бас хамтарсан бэлтгэл хийлгээ Солонгос руу бас явуулаад үзэж байгаа тэр чи. Бусан төгрөг шивлээ. Бусан билүү? Бусан руу тий. Айлгч явж ирсний би бас санаад байна. Тий. Би одоо айл гал удрах хэдрээ чинь тэгэл одоо тэр үе чинь яг нэг ийм байхгүй. Эрдэнтийнх нэг төрүүлээ төгссөн байсан учраас гайгүй сайн байсан. Тэгээд дараа нь би хүүхдүүдтэйгээ ажиллаад ингээд ирэхээр чинь хүүхдүүд чинь ачаал яг зэрэг болоод ирчихэж байгаа байхгүй. Тэгж яатал ерөөсөө 91 оноос эхлээл 92 он хүртэл ер нь л хэдэр чи ерөөсөө яг ерөөсөө юм болоод эхэлж байгаа. Өмнө эрдэнтийнхэн тасарсан байсан. Төрүүлээд 2 3 орос багш нар ирсэн байсан юм билээ шүү дээ. Тэгж яатал дараа Монгол хүүхдүүд чинь монголч гэж хотынхын чинь Орос хүүхд ирсэн ч байсан айхаа байцсан. Тэгээ үдсэн баг. Эрдэнэс бас тэр тухайд одоо ер нь хэдэн оноос тэмцээний зохион байгуулагдчих гэсэн юм олон хотын тэмцээнд гэх юм уу? Олон хот гэжтэй одоо Эрдэнэс тамирчид хизээнээс ирдэг болсон юм. Би ч одоо 88 онд орж ирсэн шүү дээ. Тэгэхдээ 89 онд л би хамгийн анх үзэж байгаа шүү дээ. Тэгээ ирэхэд л Орос хүүхдүүд урч ирэл балж исэн байхгүй. Тэгсэн чи Эрдэнэтийн хичээл өстой амар илүүрхэл. Хотын хүүхдүүд чинь наанд тул чинь чирэгдсэн. Өнгө сурж байгаа болох тийм. Одоо нэг сураад жил гарал болж байгаа хүүхдүүд явж шүү дээ. Тэгэл харчихаа за доодохгүй нийт хүүхдүүд өөдөн татаа. Тэгээд өөдөн татаа гаргаад ирсэн. Тэгээ гаргаад ирсэн чинь хотын чинь арай олуул учраас нөгөөдөл чи 2 3 баг болгодог байхгүй юу? Дотор нь задлахгүй болохгүй. Ягаад гэхээр ингэчгээ чи хэтэрхий томроод ингээд ноёлоод ирэхээр чинь Эрдэнэтийн чи урамгүй болно шүү дээ. Ягаад гэхээр хэцүү болчихж байгаа үстэй. Нэгээс зөвхөн одоо ганц газараас тэгэнгүүт нь нэг концерны баг. Тэл хойлдон гэж одоо алтын шандын баг. Биш ээ тэл хойлдон гэж чинь лөндвийн баг. Алтан шагаа гэж чи юу лээ. Тэгээ ингээ хэд бизнесмен хүүхэд нь хичээжсэн улсууд яг бизнес эхэлжсэн улсууд. За танад би одоо ийм 4 хүүхэд, дээр насны чинь 4 хүүхэд, дунд насны 4 хүүхэд, жижиг насны 4 хүүхэд ингээ компаниудад бүгд нь тарааж өгöd. Тэгэнгүүтээ хажууд нь арай гайгуугаар багийн ахлагч арын тавиад тэгээд хажуугаар нь яах вэ гэхээр энэ хүүхдүүд бэлтгэл хийж байгаа учраас хоол өг. Энэ хүүхдүүдэд хоолны мөнгө өгөөд тэр тэл хайлтгийн наангийн ганцанд. За тэр компанийнхаа чаалд нь. Тэгэхээр хүүхдүүд чинь өлсгөлөө хүүхдүүд чинь хаастай усан сэлдэг хүүхдүүд хоол идэж яах нэг гэл. Тэгэхээр баярлж шүү дээ. Бэлтгэл хийх сонирхолтой. Бэлтгэл хийх сонирхолтой. Тэгэхээр тэгэхгүй бол би ягаад баг цагаар хийгээд нэг их цагаар хийхээр чинь бүгд хоосон гэзтэй хүүхдүүд чинь шатчих шүү дээ. Хоолгүй байгаа юм чи дандаа. Тэгээ ачаал даахгүй уналтанд орчих гээд пүүсийг авахтал зарим нь унтсан байгаа юм чи. Чи яагаад яаж бэлтгэл ингэж юу гээл би барайл үзэл асуусан шүү дээ. Би хүүхдүүд асуу. Тэгвэл өчигдөрөөс хоол идэж чадаагүй гэл. Тэгэл хөөсөн тэгэл гомж. Тэгэнгүүт нь тэрий чи бэлтгэлийн буцаа. Зөөлөнгүүтэй хоолно. Нөгөө хүүхдээ чи яах вэ? Очоо нэг нөхрийн дундуур ч юм одоо ярьж байгаа тэгэл ажил дээрээ хаяа жааж яах жоохон хоол мол илүүчилчих гэж гал миний энэ хүүхэд ядраа болдгоо хөөрхий хоол ундгүй юм байл ингээ нэг жоохон хоолод дороо сэргээл ирнэ шүү дээ хөөрхий бэлтгэлийн жагаа хасаад тэгээд буцаал бэлтгэлдээ ороод эхэлчихжээ. Одоо ингээл тэгээд
бүгдээрээ л нэг өлсгөлөнгийн үе байсан болохоор гэхдээ их нүдэж болохгүй. Гэхдээ л боломжийн хэрээр нь нүдэл тэгээ зөндөө юм болж исэн тоо. Тэгээд ямар сайндаа нөгөө би юунаас хөдөөгрээс нэг хоньны мах авчираад юунд микр дээр нэг таваа манай нэг шавийн хамаатан гэдэг хүн дээр авчигаад маха авчигаад манай хүүхдүүдийг 7 хоног холлоод байгаа гэж хэлчихгээд. Тэгээд дараа нь явж гаад хаанаас ч нэг хэдэн дахиад олоод. Тэгээ өнөөдөр хүүхдүүдээ яах яач та мөн ядарч байгаа юм чинь ачаал өндөр байгаа юм чинь гэдэг. Дахиагаа аваач өгчөөд. Тэгээ юун дээр тэр нөгөө сансрын тэнд гэдэг зочид буудалд хүүхдүүдэд амраацсан. Одоо тэмцээж явах гээд. Хэдэн он бэ? Нэг 4 хүүхд 94 он. Тэгээ амраач. Манайх арин болдох хэдэн одоо галаах байсан. Энэ баяра цэрэн дэндүү баяра. Тэгээ энэ 4 залуутыг айл яйднэр байхгүй. Тэгээд би чинь болохоор нөгөө гадуур мөнгө хайгаал нүдэн ширэгцээ одоо ийм царайтай зургнууд өгдөн шүү дээ. Тэгээ өөрөө болохоор тэр маха идэхгүй шүү дээ. Хоолнд орохгүй шүү дээ би чинь. Тэгээ стан хөлсөн ингэж ажилд ичээл тараал дуусчихлаа шүү дээ. Ам атсан юм ингээл орчихвол. За миний хүүхдүүд хоолоо идчихээ явцгаав уу гэл тэгсэн чинь ой чи явсан. Сүүлдээ яас нэг дахиад нэмээд идсэн шүү дээ л гэдэг. Яа истэ миний уур хүрээд гэдэг сонголцож байгааг хэлэхгүй дээр нь дахиад нэмээд идсэн юм гавч. Хашграал буудлуудыг ороод ирчихэж байгаа. Гараад ирцгээ таана гэсэн чи харин нөгөө цэрэн дэндүү баяраа мөн хогч харин гэр нь 11-р болохгүй. Гэрлүүгөө явцгаа гэж авдаг шүү дээ. Бүр уурж байгаа. Хүний нормоос давуулж хоол ичээ тэгээ бас гэрлүүгөө явцгаа. Яа. Тэгээ байхгүй хөөх нөгөө баяраа зодсон бахаа би ч одоо жаахан ширүүн байсан. Тэгээд нэг зодсол бах бодвол одоо зодсол гэж ярьдээ шүү дээ. Яас мэдгүй одоо тухай. Тэгээд би тэгтэл хамгийн гол нэгдүгээрт маш их гомдсон, хоёрдугаарт миний гидс маш их өлссөн баг. Тэдэс ховоос ам атцсан юм гэсэн. Ядарсан алхаал тэр үуч юм машин автобусанд суух журамгүй шүү. Нөгөө хамаг өдөржингөө ажиллаж байгаа хүн залуу хүн чинь хоолндоо хамаг мөнгө дуусчих. Тэгээд автобусанд суух мөнгөгүй шүү. Тэгээд арай ээж алхаад хүрээд ирсэн чи харин хоёрыг гэж. Тэгээ байхгүй тий. Тэгээд гэг бичтэл нөгөө тийм хатуу юмнуудыг л үзцгээсэн байхгүй. Тэгэхээр ялгаагүй нөгөө Эрдэнэт ч байсан, хотынхан ч байсан, тэр үед байсан хүмүүсийг би яг ингээл базчлээсэн учраас галаатрах хичээс алтан твэшээс энэ бас надад нэлээд чангалууллаа л хэвээр ингээл нөгөө эдгэр чи нөгөө мастер гэдэг юм хийх гээл үзцгийж нэлээд хүн бэлтгэлээ гэсэн юм. Тэгэхээр яг хүнд үед хийжсэн байхгүй онцлог нь. Харин тэр маш их өлсгөлэн тэгээ нөхцөл байхгүй нөгөө басин хаач. Тэгээд улс ч бас хүнд байсан шүү дээ. Улс хүнд байсан те басин хаагд чинь тэнд хаагд чинь энд хүрээ дээр нэнд хаагд чинь. Тэгээд инээд төрхөөр бэлтгэл гэж хийн штэ. Тэгээд нөгөө нарныхын яран дээрс нэг юу яжсэн нөгөө басин усгүй болцсон. Тэгээд Эрдэнэтрээ явсан чи Эрдэнэт бас 0 зогсолт хийцээ. Тэгээд хот руу ирээд арин болдох нарнах хоёрыг жижиг бассейн руу төв бассейн жижиг бассейн руу нэг соёлын төгөөс тий шалакаар ус татаж оруулаад тэгээд сэлүүлжсэн гэж ярьсан. Тий. Тэрийг сонирхолтой санагдчихсэн. Тэгээд яг би болохоор ховдоо бас тэгж үздэг байхгүй. Одоо сэтгэл байх юм бол усгүй басаад ч гэсэн бэлтгэл хийж болно. Яг тийм юм. Тэгээд тухайн үед одоо таны одоо бодол ер нь ямар байсан бэ? Ер нь та яаж сэтгэж ер нь одоо тэр чин зөндөл хүнд нөхцлүүдийг тоолж исэн байна. Ер нь таны одоо хийх дуртай байсан бэлтгэл дасгалч юм уу? Тиймэрхүү юм юу байсан бэ? Ер нь гэхдээ дуртай ч гэдэг ер нөгөө би чинь яг нөгөө өөрөө биеэрээ шгшээгийн тамирчин болоод үдцсэн байхгүй. Яг нөгөө Оросод чинь. Тэгээ тийм үдцсэн болохоор чи биеэрээ туулцсан хүн чи яг тэр юмаа өөртлөгөөд байна. Ойлгоцсон байхгүй. Биеэрээ амссан хүн. Тэгээд дээр нь онлайн үзчихээр чинь нэг хосолцоод ороод ирж байгаа байхгүй. Тийм хүн чинь хөрчрөл яг хүүхдүүдэд хараал заа. Энийг тиймд нийл, энд нь тэнд нийлдээ. Энүүнийг жаахан шахъя. Энэ нөхөр нэлээ илүү ачаал авах нөхөр байна. Энэ нөхөр бага ачаал авах юм байна. Тэгээд бид нар чинь нөгөө 400 м ч явах үндэслэл байхгүй. Бэлтгэл хийх нөхцөл байхгүй. 100 за 200 руу зүүлдэл орсон. 500 2 тал. Ойрын зайд л нүдэхгүй бол холын зайд нүд тийм удаан хугацаагаар явах юм бол нөгөө хүүхдүүд бүгд ойчиж шүү дээ. Тэгэл нөгөө өнөөдүүлээ чи ингээд яг бэлтгэл дээрээ ингээд өрөвдөл тэгэл нэг шахаж үзэл, нэг тавьж үзэл тэгэл нөгөө басинд жоохон цаг авчлаас хуурай дээр жаахан 45 минут сайхан нэг гүвжиг бол тэгэл нэг үзээдэхээ сэргэж чадчаа нөгөө унаж байгааг нь бэлтгэлийн багсгаал сэргэж чадж байгааг нь бэлтгэлд нь нүдэл тэгэл нөгөө ингээд ээлжлээл ингээд зам дээр л за чи өнөөдөр би муухан байгаа чи ийшг орноо
Өнөөдөггүй огшоо одоо замд нөгөө замдаа хайртай шүү дээ. Нэг 3 4 дугаар замыг л авна шүү дээ. Тэгээ нэг бас нэг сайн юм. 3 4 дугаар замдаа нэг юм би одоо хамгийн анхны тэмцээнд бараг би өөрөө явахгүй болоод. Тэгээ яасан гэсэн чинь бас нэг өөрөө шударгаас болж байхгүй юу. Нэг голоо 2 зам дээр тамирчтай авдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр үе одоо хөрхи олимпийн орооны дарга байсан хүүхдтэй голоо 2 зам дээр хүүхдтэй нэг зам дээр н оруулчих өөрөө голд сэлэхгүй юу. Тэгэхээр би ч нөгөө шудраг нөхөр юм чинь тэр олимпийн орооны дарга нь хэмбэ хамаагүй шүү дээ. Тагаар яриа дарга хэлцэх тагаар би энэ бэлтгэлээ хийх гэж байна. Надад амар дургу болсон. Тэгээ явсан чи гайтай юм шиг яг дараа нь нөгөө бадрах чи өөрөө гуйгаад тэмцээнд явах гээд очиж байгаа юм чи яах. Олимпийн ороо. Тий. Тэгээ өөрөө гуугаад очиж байгаа байхгүй юу? За одоо тэмцээнд явах гэж байна. Тэдэн 4 тамирчинтай гэсэн. Тэгсэн чи байдгүй явуулахгүй бол. Тэгээ багийн ахлагч нь өөр хүн болоо. Цэрэн даваа гэдэг нэг зураглаач. Нөхөр усын спортын багийн ахлагч болоо. Тэгээ бүх юм явчихж байгаа байхгүй. Тэгээ харин яаж улсуудаар ярьж хөрж ингэ дагсаар байд нэг юм би нэг тэнд нэг багийн хүн болж очиж. Тэгээ очиод тэр анх удаа юм тоосон шүү дээ. Шанхайд тэмцээнд тий. Зүүн Азийн наадам билүү тий. Тэгээ орсон чинь нөгөө усын спортынхны нөгөө ингээ баг ингээл томчууд хоорондоо ингээ суудаг байхгүй. Гэсэн чинь нөгөө усын спортынхантай харьцаж байгаа хүн манай зурглаач тэнд сууж байгаа юм чи. Усын спортыг хариуцж байгаа. Багийн ахлагч нь тэр зурглаач. Би мэрэгжлийн хүн наам өөр газар тавьж суугаад. Тийм сони юм ярих юм бол амар түгээд тийм муухай юм яриад яхаа зүгээр ер нь бол тиймэрхүү юм зөндөөл байла тэгэл нөгөө өөрийнхөө тэр нэг жаахан ширүүл дүүхэн тэр шудраг юмны төлөө хамаагүй явдаг байсан тэр юмнээсээ л болдог байсан ч байх дөө тэгээд яа тиймэрхүү юм хүндрэлтэй юмнууд бас тэгэл үзжил байсан тэгээд хамгийн гол юм хүүхдүүд минь амар гоё тийм нөгөө коллектив дандаа өсөж исэн болохоор амжилтанд дандаа гоё ахин ахаал нэг тэмцээн болгохтол ахин. Тэгээ ямар санд улсын аварга шалгаруулах тэмцээн гэдгийг ер нь томоор нь хийж үзье. Улсын аварга өмнө нь болохоор Улаанбаатарын аварга, Эрдэнэтийн аварга, Олон хотын аварга. Олон хотын аварга нэг улс юм аа. Тэгээд дараа нь ерөөсөө шууд нөгөө оюнгүрэл захирлыг ерөнхийлөгч болоод ирэхээр нь жаахан мөнгө гаргуулж хагаад улсын аварга гэж хийгээд нэг хийгээд чи олон хотын бүх хотод дээр дараа нь бүр Монгол улсын хэмжээнд спирткад маягаар хийнэ гээд. Одоо надад нэг би ч нэг гэрчтэй хамаг баримт байхгүй болсон. Гэхдээ юм байна лээ. Тэгсэн чинь аймаг болгон руу ингээд би холбооны шугамар бичиг спорт орооны дарга нар руу явуулдаг байхгүй. Явуулаад яга явуулаад тэндээс тамирчид ирж гэнэ гэвэл энд байсан бүх сургуулиуд машинд хичээл ордог байсан. Дээд сургуулиуд. Одоо пол багшиндээд одоо хоёрын сургуулиудаар ч бүгдээрээ бие нэмрийн хичээл нь ордог байлаа ч цантагийн дээд сургуулиудаар ч бүгд. Тэгээд тэд нар ч хичээл хийдэг учраас тэр хүүхдүүд хэлдэг байх хамгийн сайн тамирчид. Чи айл нутаг өгөөл тэгэнгүүт л. Баян хонгор. За чи баян хонгор дарга руугаа яриад юу явцсан байгаа. Анкет явцсан байгаа. Тэнд бөглүүлээд ир. Сонирхчдын юу тамирчид сонирхчдын гэж тустай. Зэрэгэлтэй. Зөв. Мэргэжлийн тамирч тустай зэрэгэлтэй. Тэгэж спирткад маягаар хийгээд. Тэгээд хийсэн чинь маш гоё сонирхолтой болов. Хөдөөнөөс нөгөөдөл чинь нөгөө 50 м-т л уралдана. Тэгээ нөгөө бүгдээр нэг хотод сэлээ сурцсан нөгөө хорхоо нөссөн нөхдөөч аймагаас нөгөө юугаа байж байгаа юм чи. Мэдүүлгээ бариад байгаа. Би одоо тэнд уралд. Гадуурсан зүйлээс. Битүү хөвгтүүд өстэй. Яа. Тэр үед одоо нөгөө Наранбатын Наранбат нэг юм жижиг шар камер өгсөн. Анхны тэр бичлэгийг гэдгээ сүүлд нь тэр камера яачлаа бичлэг алга болсны. Тэр ч хэдэн оны 95 оны улсын аварга юм тий. Анхны бүхэл бүтнүүд улстай яриа. Зөв. Тэгэхээр сонирхогч нарын гохидсэн шүү дээ. Бүү юм болж байгаа юм чи. Тэгээ анхны медаль гэдэг юм хийгээд юм дугуй нэг юм нэг зузаан медаль. Тэр үеийн медалууд их гоё медалууд байлээ. Хачин зузаан тий. Нэг холбооныхоо эмблемийг тавиа. Тий. Тэр үеийн одоо айлагчийн юм дээр байдаг байхгүй медалнууд байдаг. Их гоё медалнууд байдаг байхгүй. Дөрвөлжин юм шиг загастай. Тий. Хачин том зузаан. Тэр медаль юм байдгүй байхад. Тэрний чинь загварыг хийх гэж энд чинь амар өндөр үнээр хийлгээ. Би ястай. Медаль зөвхөн цаг тэгээ нэг загвараа хийлгэчих чи яхаа дараа нь болохоор патбол гаргаад учраас амар байгаа юм чи. Эхний үед амар ядарсан шүү дээ. Ямар үнэтэй юм бэ гэж бодож яснаа тэгэл аюунгүйл захирал хэлсэн чи аюунгүйл захирал нэг том юм байсан болохоор. За над эхний хийлгэчээ дараа нь үнэгүй юм бол хийлгэх. Тэгээ шууд шийдэ гаргацсан байхгүй. Зөв.
Би яран бас ингээд сүүлд айгу гайхаад идэвсэн байхгүй. Яагаад одоо ингээд бүр 1500 м хүртэл ингээд цол зэрэг байгаад байгаа байхгүй. Ингээд 100 200 тэг ингээд 400 тэгсээр нэ яагаад тэмцэн дандаа ийм 50 100 м-тэл ер нь 150 ч гэж баг байгаагүй. Намайг жоохон багт чинь. Тэгээ 2000 оны үеийн тэмцээнд чинь. Зөвхөн 100 м-тэл уралдаад идэв гэсэн. Би тэгээ гайхаад идэвсэн байхгүй. 2000 тий 2000 он 2001 2002 он гэдэр чинь дандаа л одоо 50 өврөөр л уралдана. Бусад төрлөөрийн 50-аар нэх уралддаггүй байсан санагдаад байгаа байхгүй. Тэгээ би гайхаад идэв гэсэн. Яагаад ингэдэг гэсэн. Тухайн үед бол ер нь бол тийм хоолын зайд бэлтгэл одоо хийх боломжгүй нөхцөлгүй байсан учраас тийм төрлүүдийг бас нэх оруулаад байдаг байсан юм тий. Нэг юу нөөсөн баха. Энэ бассейн сүлдээ жаахан муудсан баха. Бэлтгэл хийх газаргүй болсон баха. Би яг хөө тэгээд нөгөө та тэгээ хэдэн оноос ер нь болсон юм бэ? Би чи 99 он шүү дээ. 99 онд болсон юм дээ. Би нөгөө яг ингэж эд ажиллаж исэн чинь би биеийн төмөр спорт үндэсний төв гэж. Одоо биеийн төмөр спорт улсын хороо шүү дээ. Тэрний дид дараагаар очихгүй юу? 96 онд. Бүр 96 онд уу? 96 онд нөгөө бассейнаас намайг Баямунк аврах чинь тэр дарга нь болонгуудаа намайг энэ өмнө гойны нөхөр байна. Бас мэрэгжлийн нөхөр байна авна гэд намайг дид дараагаар авчихгүй юу. Тэгээ би чинь бүхэл бүтэн нэг томроод Монголын бүхэл бүтэн бүх шгшээвагийн тэр үе чинь 300 хэдэн хүнтэй байсан шүү дээ. 300 шгшээ бүхэл бүтэн бүх шгшээваг барьдаг байсан шүү дээ. Тэгээ шгшээваг барьдаг байлаа. Тэгээд энэ спортын ордны чинь хариуцдаг байлаа. Маш том ажил дээр ирж байгаа байхгүй. Тэгээд яг тэгээ би чи 97 онд чинь яг баг ахлаад зүүн өмнөд Азийн Пусанд болсон наадам чи баг ахлаа явж исэн юм шүү дээ. Олимпиад орног дээр нэгдсэн. Тэгээд тэр үед чи нөгөө өөр спорт нөгөө яг амжигээ байсан нөхөр чи спортын төлөө ингээд бүх юм хийгээл тэр үед шинжлэх ухааны спорт байх хэрэгтэй гээл тэр нөгөө тэр үед нөгөө гонгорын лав сүрэн гэж одоо үндэсний үеийн тэмрийн нэрийн захирал байсан тэр хүн тэгэл одоо энэ олимпиад зав сүрэн эднэр өмнө байж яхад тэрийг сайжруулаад тэгэл бид шгшаваг ингэж чангалал одоо жинхэнэ одоо цус мөсөө наваж шинжилдэг трактат эдний хэмжээл ямар хоо цагаан бовнөх үү тэгэл одоо улаанд бүгдийг ингээл яг жинхэнэ шинжлэх ухаанаар оруулахгүй юу оруулаад тэгээ яг дасгалжуулагч нарын тендер шалгаруулалт хийгээд энэ аврагч бас мундаг хүн шүү дээ тэгэхээр бүгдийг ингэж хийгээл тэгэл би тэнд нөгөө юуг нь тавиал ямар шалгалт авах уу гэдгийг тавиал тэгэл дасгалжуулагч нарыг чи ингээд шалгалт авах гэж яг нэг сургууль төгссөн залуучууд сэпгэл ярьцаагаар гараад ирж байгаа юм чи яг дээд сургууль төгссөн хүмүүс тэгэл бахан дасгалжуулагч шинжлэгдээл тэр үед одоо хөөрхөн баяна аврал муулагдсан болохоос би бас тэнд нэлээ оролцсон шүү дээ тэр нөгөө том дасгалжуулагч нарыг чинь аашаад нөгөө шалгаал тэгэл одоо та энийг мэдэхгүй тэрийг мэдэхгүй нэг цааш гэж болидо гэл ингээл тэгэл асуудал үүсгээл тэгэл гаргаад тэгээ нөгөө яг жинхэнэ нөгөө шинжлэх ухааны талаас явж үлдээ яг тэгж байгаа л шинжлэх ухааны талаас ингээд гоё жигдрээл тэр үуч Азийн наадмын жахан муудаад медаль авч чадхаа байж эхэлжсэн. Тэгээ сүүлдээ медаль авч эхэлцгээе. Яг эд гоё болж эхлэхгүй. Тэр үуч одоо үе түмэн чинь бокс чинь баг зогсож байсан шүү дээ. Нэг бомбосгаар нэг хөвтөөс нэг нөхрийг авч тавиал дээр нь нөгөө жинхэнэ туршлагатай мастеруудын хажууд нь туслахаар нь тавьж гол. Тэгээ мэдээл тэр үуч картагер тэрний тэмцээн гэдэг чинь ерөөсөө тэр юунд болдог. Кубд болдог. Кубд ерөөсөө гадаад түн медаль авдаггүй байсан шүү дээ. Тийм үү. Тэгэхэд үе очиж мөнгө медаль аваад. Бишээ төрүүлчдэг лүү. Төрүүлээд дараа нь дэлхийн аврагч аваад ирдэг. Тэгж байсан байхгүй. Тэгтэл одоо тэнд байсан хэдэн төгрөгөө ястай энэ авах хуйлаа ястай. Яах вэ гэж $5,000 гэнэ таанаас олох уу гэл тэгэл нэг аврагыгаа сангийн яам руу явуулна да. Тэгэл авраг очиж сангийн яамд ястай. Нэг бүгд явахгүй болохгүй гэстэй. Гуйж л нэг ганц сард л аваад тэгээ тэр үуч нөгөө мөнгө байхгүй юм чи. Тэгэл тэр үед явж тэгж одоо юу авч ирсэн шүү дээ. Амжилтанд гарч явж ирсэн байхгүй. Тэгээ би нөгөө холбоогоо нарийн бичгийн хэвээрээ мөртлөнгөө улсын аварга яг явуулаад би чи спортын сургалтын төвөөс төсөв гаргуулад нэг жилийн улсын аваргыг хийсэн шүү дээ. 98 оных нь байна уу да. Тэгээд 99 онд нөгөө шгшээ огч клубын систем шилжээд тараад утраа клубын систем шилжүүл бүх юм баяна аварга бүгд байж хахтай яг ингэж ингэ бүх юм хийж ийсэн. Тэгэхгүй бол одоо төр дийлхий байцсан юм чинь. Зөв харин тий. Тэгээд тэр үед гараад тэгээ би чи 99 онд тэндээсээ гараад бассейн дээрээ буцаад очиж байгаа юм чи. Тэгээ бассейнд өрөөд очисон чинь би чи одоо очиод нэг сар болоо мэдээ. Тэгээ нөгөө юм мэддэг хүн чи очиод
манай баяраа дараах тийм байхгүйсэн. Өөр нэг мэрэгжлийн бас яг тэр тухайн үеийн нийслэлийн засаг даргын нэг ангийнх нь хогт гэдэг нэг цэргийн мэрэгчлэлтэй нэг хүн байжсэн. Нэрэлээд яг. Тэгээ тэр хүн нөгөө машины бүх юмуд дээр нь би ч нөгөө бүх юм мэдж байгаа юм чинь. Сургуультаа ч өдөрдөө тэр доор нөгөө сан техник ингээд бүх юм мэдж байгаа учраас нөгөө сан техник явуулсан тэр мэргээл бүгдээр ингээд гатгаа явчих гар чинь. Сонь болно ч дээ. Символический юм шиг болох гэдэг байгаа учраас өнөөдөр ч бачимдны ч дээ. Тэгэнгүүтээ надад таныг ажилд авах боломжгүй байна гэдэг. Над шууд ингээд цаас авчираад авахгүй гэдэг аваад ирчих واخ. Тэгэл би ингээд нэг үзснээ дотор орсон واخ. За. Би дараа нь манай Монгол улс удахгүй гоё басинтэй болж таараа. Шинэ басинтэй болж таараа. Шинэ басинтэй болоод ирэхэд нь би өстө яг мэрэгжлийн хувьд анханаас нь орж ирж чад энэ спортыг би өстө хандлан хийнэ гэж шийдэл. За би явлаа баярлалаа. Би одоо энэ юмудаа дуусгая. Гараад шавьда Наранбаттаа юугаа өгөөд холбооныхоо нарийн бичгийг өгөөд бичиг цаас бүх юм өгөөд. Тэр үуч би чинь нэг олон улсын финагийн гишүүн байлаа шүү дээ. Нэг 96 онд элссэн учраас 99 он хүртэл 3 жилээрээ 4 жилээр финагийн гишүүнтэй тийм байсан тийм. За ийм байгаа шүү. Энүүнийг одоо цаашдаа Наранбат чинь энүүнийг ингээд ус спорт аваа юу. Багш нь одоо ингээд өдөө явъя. Би ч одоо ус спортоос өөр юм хийж чадахгүйгээр үзэхээ гарч байгаа юм чинь. Тэгэхээр бүр томилтоор шахуу өөрөө өөртөө тэр үед нөгөө нам гэж байхгүй. Ядаж хэрвээ гараа дугаараа явах юм бол намайг алуулна шүү дээ. Нам гэж байхгүй. Бүх юм тартсан байсан учраас нөгөө гişүүжил гэж байхгүй учраас дугаараа явж бол. Тэгэл би баяртай гээл машин дээрээ нэг ингэж хэлээл тэгэл дараа эрэхтэй нэг сайхан гоё шин стандарт басин дотор ингэж орж ирэл нэг сайхан хичээл заагаал хүүхдүүдтэй янзын болгондоо тэр үед чинь 5 спортын мастер 13 дэд мастер тэгээд бахан зэрэгтэй тамирчид тэр үед нэг түүхэн дээр би одоо миний толгой тийм байна. Тэгж хийчихгээл тэгээд цааш нь тэр дэд байсан хүүхдүүд дотор мастер хийж яг бэлэн болцсон хүүхдүүд зөндөө байсан чинь баяр магнаа гэжсэн баг туяа моя хийчихлээ. Нэгэн тийм сайн хүүхд манайх бүгдээр сайн байсан. Яг цааш нь ингээл үргэлжлүүлээд шахахад ер нь гоё болохоор байсан. Гоё болох гэж байсан үе байхгүй. Тэгэл хөдөөний хүн бол хөдөө зөвлөдөл явсан да. Тэгэл хөдөө байж байгаа л тэгээ яг тэр явалт надад бас одоо ус спортоор орхицсон болохоос биш. Ер нь хувийн амьдралд бол яг ингээ боломжийн одоо хүүхдүүд манай шавнарч гэсэн бас нөгөө хүмүүжил суусан байсан юм учраас ер нь бүгдээрээ сайн яваа шүү дээ. Манай шавнар. Харин тийм. Нарныхтай ярилцахад харин аюух юм сурсан гэд ярьж ирсэн. Манай хүүхдүүдийг сайхан тэгээд тэд нар сайхан явдаг. Тэр одоо шавнарынхаа эрчимдэж энергинд ч тэгэл би бас тэгэл яг ядагч байсан. Хоосон хончихгүй тэгэл ажиллаа хийгээд шавнартайгаа хойд нөгөө багшаа байсан. Одоо баг хамтрагчуд болсон бизнес хийгээд явж байгаа шүү. Тэгээд хамтраад одоо бизнес хийн, хамтар зантай хамтраа бизнес юм яриа тэгээ бизнес хийн. Цаашдаа шавнар маань бас ингэсэн байхгүй. Багшаа одоо буцаж ирээч та одоо энэ спортын энэ холбоо руу ороод гэж яах юм хийгээд. Намайг тэгээ шахаа болтгоо эдэн жилийн өмнө. Тэгээ тэр хооронд нэг холбооч нь нэг улаан сайд чинь холбоогоо аваад их гоё эхэлчихгүүтээ дараа нь хэдэн жил нэг юу яасан шүү дээ. Хурлаач хийхгүй ингээд нэг өмчлөөл ингээд байхгүй нэг усын спорттой холбооч нэг сонь болсон шүү дээ. Тэгэхээр тэр үед нэг шавнрын тэгэхээр би дотор нь ороод ер нь энэ холбооны юмд нь оролцдог ч юм уу ороод ирсэн. Сүүлдээ нөгөө шавнрууд маа нийт ч хоорондоо жоохон маргалдах шинжтэй болонгууд нь би ирсэн. Баяли би ч нөгөө өмнө нөгөө би дөрөв спорт болсон үндэсний төвд байж хахад бас тамирч чинь дандаа ийм байхгүй. Дандаа дотор ингэж нэг өрсөлдөөнтэй. Ягаад гэвэл өөрснөө дандаа нөгөө лидер байсан болсон ч дандаа өөрийгөө лидер л гэж боддог. Хүн бууж өгдөг байхгүй. Би л ерөөсөө би л гэдэг нөхөөс нөгөө өмнөх юмаач мартдаг дараагийн сайн юм гараад ирс нээж мартдаг тийм л байхгүй. Дандаа би гэж боддог. Тэгээ тэрийг мэддэг учраас би чинь шууд зааз. Тэгтээ тэргүй би өөрөө спортоор амьдрын гэж бодож ирсэн. Одоо ингээд нэгэнт гараа явцсан чи буцаад одоо энэ дотор одоо зарим манай шавнар маань ч бас нөгөө энэ спортоор бас ингэж хоол олж идэж амьдарч байгаа улсууд байна шүү дээ. Тийм. Тэгээ тийм улсуудад нэмүү шавар болсон нөхөр орж ирээд бас ажил удаж байхаа оронд энэ залуучууд өшөөгөө сэргээд өшөө сайхан амжилт гаргаад ингээ яваг гэж одоо би чив чимээгүй за ингээ танарт амжилт хүсье тэгэл гараа явсан. Тэгээ одоо бас холбоог нөгөө апогийн бацаага авсан учраас эдгээр одоо явж байхаа бодвол гайгүй байхаа гэж одоо дэжгүй явж л байна. Тийм ажлууд хийгдэл явж л байна. Намайг анх өсгөн байгуулчаа та одоо энэ
Хойлоо шахуу холбоо техник гэл миний өмнөөс бас өргөдөл бол энэгээр явсал байлээ би тэг яах вэ? Нэгэнт одоо ийм сайн чадaltaй аваад явж байгаа юм дээр спорт мөн одоо тэгээд сайл явж явах болтугай. Хэзээ нэгэн цагтны шавнартайгаа нөгдөд тусламж арч юм нэг басинтай болчих юм бол тэн дээрээ нас агсан ч гэсэн яг пэйсэнд гарах намайг хөөчхөөргөө газар очиод ядж хэдэн хүүхдүүд сургаад хэдэн хүүхдүүд хөөе тэгээч гэдэг нэг сууж явах үе гарч ирэх л байх гэж бодоод байж байна. Та одоо яг аль чиглэлд ингээд ер нь бизнес хийж явж байгаа? Ер нь ямар салбарт байгаа одоо? За би ч одоо бол ер нь хүүхдүүд л бизнес рүү ороо. Би тэгээ одоо мал аж ахуй рууч гэдэг юм уу да. Одоо томор зэрэг аль тэгэл одоо мал тиймэрхүү ямар хөдөөний юм болсон шүү дээ. Аха. Хүүхдүүд бизнесийг анх чинь нэг уул уурхаарж олж үзлээ, барилгалууч харж үзлээ. Тэгээ одоо энэ залуучууд юм хийж байгаа үед маань метод байснаас өөрөө хобби би ч нөгөө усын спортоос гарчаад нэг хэсэг шатаж байгаа юм чи дотроо. Аха. Тэгэлтэй. Бусдаа юмнасаа спортын юмны хүн чинь. Тэгэхээр юм бол спортын юм руу ормоор санагдаа. Тэгээ яг тэр үед нэг хүнд ажил хийдэг байсан болохоор спортынхаа тэр характераараа тэр уулуурхаа ямад гараараа ингэж носолдож би чинь жонш руу шууд гарангуудаа жоншин дээр очиод гараараа зүгөөд явсан штэ. Аха. Тэгээ жонш чинь болж үзээ. Тэгээ тиймэрхүү юм хийгээд яваад үзсэн. Аль альдж очсон би бол яатагчаас ажил хийж чадах юм бэ? Заавал ч тэрийг хийхгүй бол би өхнө гэдэг юм алга. Барилгалууч орж үзлээ. Малаж хөрөөж орж үзэл ингээл тэгэл морьч үеэд үзлээ. Морь үзлээ. Би улсад төрүүлсэн. Улс усын наадамж 9 айраг төрөө авсан. Хөдөлмөрлж үзсэн. Тэгээ одоо ингээ очиод юм хийж чадах. Хүн ер нь ингээл өөртөө шаардлага тавиал зориол юм хийе гэж очих юм бол юм хийж болдсон байна гэдгийг одоо энэ хугацаанд үзлээ. Тэгээ ер нь бол би усын спорттой бол би ч одоо өөртөө баг миний аав ч мундаг алдартай хүн шүү дээ. Тэгэхэд ааваасаа илүү усны бадрах гэдэг нэрээр ярьсан шүү дээ. Зөндөө хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Усны бадрах гэтэл миний аав ч нөгөө тэр мундаг хүн байгаа шүү дээ. Тэгэхэд би усны бадрах гэдгээр яваад яагаад гэвэл би энэ усын спортын төлөө Монголд одоо ингэж энэ усын спортыг хөгжүүлэхийн төлөө орж ирсэн хүн чинь. Хүн болгол намайг тэр үед л усны бадрах гэдэг байсан юм чинь. Одоо ч гэсэн тэгж ярьд юм билээ шүү дээ. Тэргээрээ бодоол одоо нэгэнт усны бадрах гэдэг тэр үед нэг овог хүн болгон борч хүн болоод явж байгаа би. Усны овогт гэл баг ааваасаа зөвшөөрөл аваагүй шахуу тэгэл ингээл. Одоо таны иргэний үлхэн дээр тийм овогтой. Би тийм овогтой болцсон юм жишээ. Манай аав тэр мундаг тав байж хахад би одоо нэрээр нардаа гэхгүй шууд усны гэдэг явж байгаа юм. Тий, тэгээ би тэргээрээ ингээд нөгөө явж байгаа учраас эзэн нэгэн цагт нэг сайхан нэг бассейнд багшлаа суух юмсан гэсэн хүсэлтэй. Тэгээ сурах үе гарах уу одоо хугацаа байна. Тэгээ Монгол улсын сайхан бассейнтэй болох байл гэд хөрмөн нэг сайхан бассейн бариад. Одоо нөгөө стандарт бассейн байхгүй байна шүү дээ. Тий, одоо харин аймагуудад л нэг жоохон байна. Тий. Гэхдээ яг стандартын бассейн бас баригдахгүй байгаа. Тий. Тэгээ тэрэн тал жаахан санаа зовоод одоо бас нэг энэ шин шаармаг төсөл дээр тэнд нэг машин баригдчихлаг бол гордоод байна би. Одоо нөгөө ногоо наадамд зориулаад машин баригдчих болоо тэр одоо уул нь ажил нь гоё яваал байгаа юм билээ. Харин тэгээд баригдаасаа л гэж бодож байна. Харин тий. Бүтээсээ болоосаа л гэж найдаж. Болоо сайхан ингээд одоо монголчууд өдөхөн энэ мундаг коронавирус гэж энэ өвчнөд даван туулаад нээлттэй болоод ирвэл ажил төрөл гайг болоод ирэх юм бол төртөг нийлээч ус нэг сайхан стандарт бассейн бариулчих юмсан. Аль нэг араа шавнартайгаа нийлээд ингэж байгаас нэг стандарт Монголд нэг юм бассейн байгаа шүү. 8 10 цамтай ингээд олон улсын тэмцээн явж байгаа тийм бассейнтэй болох гэсэн ингээл. Тэгээд дотроо нөгөө хүч би ч одоо залуучуудын ялгаагүй амар их юм өрөөдөж үзэн шүү дээ. Одоо ч гандаа уурахгүй юу хийн бүтээн гэл ингээл бас дотроо одоо л явж л идэг. Зөө. Тэгээд хэзээ ч зогсохгүй л та тий. Тэгэл явж байна. За танаас их гоё урам авлаа, бас их гоё түүх сонслоо. Ер нь бол би ч одоо усаараа л амьдарч байгаа юм шүү дээ. Тэгэл одоо өнөөдөр миний энэ амьдралд бол бас энэ усан спорт чинь бас маш их хөрөнгө оруулалт хийсэн л дээ. Тэгээд бас энэ спортын бас нэг хэсгийг та ингээ бүрдүүлсэн бас их том үүрэгээр гүйцэтгэсэн хүн байна. Тэгээ танд бас их баярлалаа гэж хэлье. За. Тэг яг. За тийм байна да.
Өшгөөд Ер нь ингээд нэг сайхан нэг залуу наснд эргээ очих шиг л боллоо. Аха. Ер нь усын спортын төлөө ингэж ярилцаагүй. Би ч ер нь одоо бассейнууд нэг ордгоо шүү дээ. Намайг ордог бол манай шавнарууд нийлвэ шүү дээ одоо ингээл. Тийм тийм. Багшаа үрчээ орооч гэдэг нэг очихоор тэг нэг хайшаа чи. Нэг л нэг яг өөр ингээ гартаа тийжсэн болохоор нэрлэх хүч юм хаашаа тэг очих ч одоо бассейнд ороог олон жил болж байна. Аха. Одоо нэг сайхан нэг усанд орсно. Сайхан усанд ороо сэлий явж гомгой тэгээд гараад ирэхэд нэг ажил Нэг гоё болчихсон нэг шүү гоё дээ. болчихсон ингээ нэг сэтгэл ингээ нэг сэргээ явчихсан. Ингээл нэг гоё болдог. Одоо тэрийг нөхөн тул би одоо нэг мордож яхан ингээл уяа сайхан дахиулаад ингээтэл кап аваад тийм. Мороор л кап авах юм да. Ялгаа байхгүй л дээ би одоо үндэснийхээ нэг спортыг хөгжүүлээл ингээл явж гэн энэ л бол манай монголчууд бидний бахархал явж байна. Тэгэл ялгаагүй би энийхээ төлөө бас явж байна. Тэгээ нэгэн цагт боломж гараад ирэх юм бол бас нэг шавнар дээр очиод энэ хөвгтөө ингээд нэг гоё ингээд хийлгчих гэдэг юм уу те ийм бэлтгэлийн гिचүүл яасан. Одоо ч тэр төргөө та нар бол одоо интернетээр тээж байгаа бүх юмар ингээд сургууль дасгалж бол бүгдийг үзжлээ байгаа хэл та. Тэгээ бүгдээр нь мэджлээ байгаа. Гэсэр нэ яг зүгээр нэг өөрөө нэг яг тэр Орос гэдэг чинь тэр үе чинь том газар байлаа шүү дээ. Тэр том газрын дотор нь бас нэг холилдож явж исэн учраас нэг ямиг яаж бит бас нэг хүүхдээ харангуйт энэ тэгчилд юм болов гэсэн бас бодогдож магадгүй л гэж бодож байгаа байхгүй. Одоо нэг мондөг хийгээл бэлтгэл хийгээд байна. Хасаа илүү яадаг чээс нэг хүнийг ядаж сэлж сурч чадахгүй байгаа айдсан нөхөрт би нэг очиод нэг хэлэхэд л бол харин яадаг чээс айдсыг гаргаад нэг яадаг удаан хугацаагаар ч байж магадгүй нэг сэлээс сурах. Би бол хамгийн ордон сэл сургадаг байсан шүү. Одоо бидний яг үе одоо Батэрд нөгш байна, гам бол дээр бид нар бол маш богино хугацаас тачиг нь бол гаргадаг байсан. Зөв. Одоо нэг хүн дээр хэд хоног ерөнхийдөө хичээл заахаа. Ер нь чинь бид нар чи одоо 45 минут шүү дээ. Нэг удаа ороход. Тэгээ тэр хооронд ч амжихгүй нэг олон улсуудаа нэг хийгээл гаргадаг байсан. Тэгээ бид нар яг удаан хугацаа байсан байхгүй. 45 хоног хичээл заадаг байсан. Сар биш. Арай хугацаа заримдаа улирлаар зэн тэр. Тэгээ удаан байдаг байсан юм 7 хоногт 3 явахаар 3:45-д явдаг байхгүй. Тэгээ нэг жоох юм үзэл гарч. Тэгээд өнөөдөл хичээс тань яг сурах гэл эгдүү хөргөж байгаа хүний за түр орж ягаал улсууд оруулгад өнөөхөө авч илдэ. Алив чи нэг чи ахаана давтаадахтаа чи нааш өрөөдөр ингэ одоо ингээх гээл ингээл. Ордос сурагчмаар санагдаад байгаа байхгүй. Жоох юм харчих гад л. Тэгээ зарим үед ингээл тэрийг хэвчээ ингээд сурагчих хэвчээ амархан байх чи. Яг болохгүй юм бол гээл ингээл. Хүч нэг хүний төлөө явуулахаас ч тэр одоо мөнгө төгрөгөн дөө биш. Зөвхөн одоо нэг хүндэл нэг сургаад өгчгөөс л гэж боддог байсан шүү дээ. Харин би ч гэсэн одоо яг сүүлд нэг дандаа насан туршидтай ажиллаад байгаа байхгүй юу? Хүүхдүүдэд ажиллахаас илүү дандаа насан туршидад хичээл заагаад байгаа байхгүй юу? Тэгэл яг нэг хөлөө ингэчүүлний болох гэдэг хайгаа нэг тэгчээсээ гэл ингээл. Тэгээ яг ингээд миний зааснаар ингээд сураад гой сэлээ явчихлаа. Тэндээс асих гой кайф авч байгаа юм а тий. Харин гоё. Тэгээ одоо бас нэг шавнар ингээд сайхан яваад одоо батал баяраа эднэр чинь бас ингээд хүүхдүүд нэг сайн яваад байна шүү дээ. Гэх мэтлээ одоо тэгэл бүгдээр ялгаа авахгүй л одоо миний шавнар шүү дээ. Одоо алтан туяач одоо миний над дээр л мастер болсон шүү дээ. Одоо яг ингээд хүүхд охин хүчрэл өстөд гүрийгээл галуудрах байна, мундаг сайн тамирчин байна. Байгалийн тийм сайн мушкралсан юм шиг мөртлөнгөө маш гоё хурдтай сэлдэг. Гулсалтыг сайтай. Гулсалттай. Тэгэл одоо манай шавнар бүгдээр наран бод арай бүгдээрээ байна дөө. Маш их төвчээртэй, маш их хөдөлмөрч. Тэгээ тэр үед л нөгөө нэг хэцүү басин жаа хаагдчихсэн үе учраас яхан саатцгаагаал мастеруудаа зарим нь арай авч чадаагүй баг. Тэгээ бүгдээрээ л тэр үед яг үргэлжлээл мэдсэн бол мастер болох хэмжээний тийм төсвөртэй сэтгэхүйтэй болцгооц л хөхтүүд байсан. Ер нь сүүл би ингээд нэлээд судалж үзсэн л та ер нь нөгөө бие организм талаасаа тий бэлтгэлжилтийн систем талаасаа нэлээд судалж яхад бол ер нь тэр 80 90-ад оны энэ тэр тухайн үеийн бэлтгэлийн системийг давж гарсан тэр тогтож үлдсэн тамирчид бол үнэхээр нөгөө онцгой бие организмтай хүмүүс нөгөө дотоод чөрлөн булчирхайн үйл ажиллагаа онцгой хүмүүс л тогтож үлддэг байсан юм байлээ. Тийм учраас нөгөө 100-аас ганц 2 үлдэнэ гэдэг чинь тэнд байсан юм байлээ. Тэгээд яг тэр 80-аас 90 оны хооронд тэр яг бэлтгэл хийжсэн одоо манай ах эгч нар бол үнэхээр онцгой бие организмтай хүмүүс нь л тогтож үлдсэн байх гэж би хараад байгаа байхгүй юу одоо. Тэгэхээр одоо тэд нар үнэхээр яг ингээд яг үргэлжлүүлээ явсан болоос мундаг амжилт үзүүлж байсан байсан. Яг болох байж одоо энэ хүүхдүүд ингээ хараалахад сайхан одоо нөхцөл хангалттай байна шүү дээ. Хоол унд нь ямар витамин иймэр байна.
амруул амраад бүх юм байж шүү. Тий, бүх Чи нөхцөл бай. одоо чинь тэр үед чи юу хардлах байгаа юм чи. Гэртээ очиж Шууд дээр сахар тавиад усаар норгоод идэл гардаг гэсэн. Тэгээд л гарч байгаа юм шин. Тэгээд зайлгүй өнөөдөр чинь тийм үед л нөхдүүд л гараа идаагаал байдаг гэсэн. Хөөр. Тий, харин тий. Тэгээд тэрнийгээ хүчинд өөрснөө тийм нөгөө бүгд зөрөгтэй өсцгөөс учраас одоо энэ сайхан явцгааж шүү. Харин тий. Энэ шиг бүгдээрээ сайн явцгааж. Тэр үеийн ах эгч нар бол үнэхээр мундаг ажиллаж байгаа юу ер нь дайчин байна. Гоц хүүхдүүд ч бас байдаг. Тэд нар бас л үнэхээр тийм дайчин хөдөлмөрч хүүхдүүд андчихгүй шүү дээ. Тэгээ хөдөлмөрч биш нь юмж жааг залхуулж өснөх чи аяндаа чирэгчдэг байхгүй. Тийшээ жаах ингээл хооцрох гээд байгаа нөхдөд чи аяндаа нөгөө сайн хүүхдүүдэд дагаал тэгэл дээр нэг жааг шаардлага өндөр би чи хагас зэргийн зохион байгуулалттай юм шиг л жаахан муухай ашигладаг дуутай. Хой гээл тэгэнгүүт нөхдөд өстэй ингээл өстэй. Тийшээ харсан ингээл хардлаа. Тэгээ ер нь таныг гадарлаж байна. Яг тэгэхээр нөгөө 2006 7 оны үед нөгөө нарнах бидрийг бэлтгэл хийжчихсэн байхгүй. Бид нөгөө орчлон дээр шинэ клуб үүсгээд. Тэгээд биднэрт ингээд нарнахыг биднийг тасгалжуулжсэн. Тэгэхээр нарнахад бас яг нэг таны характер байдаг юм шиг байна. Би л тэгж л ойлгож байгаа. Тэгээд бид нар чинь дагууллаа. Одоо та нөгөө гэртээ авчраад хоол идэлгээл тэгжсэн шүү дээ. Биднийг бас зайсан руу дагуулж үгээд. Тэгээ буцаад гэртээ одоо нарнахыг чинь юунд дэсэн юм? Нарны хоороо. Жаргалан билүү? Тэгээ энэ хажууд дэсэн, энд дэсэн. Тэгэл гэртээ ирээл бид нарт хоол өгөөл тэгэл явуулдаг байсан байхгүй. Тэгэнгүүт одоо би яг ойлгож байгаа байхгүй. Нарнах бас айгу хат байсан. Ер нь л ингээл ойрлоо. Зодох үедээ зодоо тий. Игдэгээс тий. Тэгэхээр тэр таны бэлтгэл хийдэг жийсэн тэр орчныг бол би гадарлаж ийл л да. Одоо шавнирууд л сайн мэдэх байх ямар их байсан. Тэгээд сүүлд сонсож байгаа. Нэг эдгээр чинь нөгөө одоо үеийн болцгооц юм чинь. Багштай тэгээ хайстай бид нэг хэвээр тэгээд хэвээр өнөөдөр одоо нийтдээ яриад усанд орж ядл гівгээд багцгээд эндээс тас гэл ороод багт бид нар цэцүү нам гээд усанд орж гүжгэлдэг яадаг ч байсан гэвэл эдээс нөгөө бүх юма ярьдаг байхгүй. Ямар санд нөгөө надад би ч нөгөө гэрчтэй хамаг өчгөр өгдөг. Багш нэг ийм тэмдэглэл байна, ийм тэмдэглэл байна надад авчирч өгдөг байхгүй. Тэгээ бас нэг хэд нэг дээр үеийн бас нэг гар өчмөлч шиг нөгөө дээр үеийн бичгийн машин дээр үтсэн тийм юмнуудаас авчирч бас хэд юм авчирч өгс. Тэгээ баярлалаа. Тэр үеийн юмгээ харж яхад гөөмө хөдөлмөрлөл ингээд миний нөгөө сургуульд бинбэрийн дээд сургууль дээр анги нэгэ сургуультаар ингээд гараа бичсэн бичвэлүүд гарч ирж байгаа юм чи. Гой санагдаж байгаа юм чи тэр үед одоо яаж одоо тийм ингээд бичээд ингээд суугаад хийдэг байсан. Одоо бол баг залгуураа яаш гэл авчмаар байдал чи гэцэл ястаа зүгээр баах юм бичсэн баргаал гараа тэг дэдэн градус гэдэг. За ястаа сайхан миний залуу насыг сайхан сэргээж тэгээ ирж хүчтэй байсан нөгөө нэг тэр спортын төлөө явжсэн энэ сайхан юмыг сэргээж гисэн ядалт. Одоо чи миний шав штэ бас ялгаа яг тэр жоох хүүхдэл намайг яг гарах гэж яхад л жоох хүүхд ирж ийсэн. Анх тэр үе чинь 10 12 13 14 ч л ингээ нас насны ангиллаар явдаг байсан. Тэр үед орж ирж ийсэн. Тэгээ яг чамаа эд нэг дэлхийн аварга олимпич явж явах үед чинь л хөдөөний хүн байсан учраас нэг тийм орж байгаагүй. Тэгээ яг ингээд сэтгэл гаргаад ингээ эхнээс нь ингээ юм ингээд зүг ингээ явж итэл аяндаа тэр нэг гол төлөлтөөр түүхэн ингээд яг болимтоор явчихулах зүгээр байхгүй. Би яагаад тэр Төмөрбаатар эдэр ярьж ийм хэрэг одоо эдгээр ч хийж мэдэхгүй шүү дээ. Тэр хүний хүүхд тэр компани байгуулад ч тухайд мөнгөтэй байсан ч гэсэн өөр хүүхдүүдийнхээ мөнгнөөс хэдэн төгрөг илүүчлэлийн усын спортын төлөө өгж исэн байхгүй юу. Тийм учраас тэр улсуудын нэр нь байх хэрэгтэй байхгүй. Тэгээд хэдэн онд тэр хүн байсан юм аа. Энэ хүн чинь энэ спортын төлөө бас одоо өөр хүүхднүүд юм бол нэг удаа нэг машин дээр ч гэсэн нэг цаг гаргаад эдний одоо ацээд нь бас нэг удаа хөнгөлтэй үнэрч гэдэг юм уу те. Ингэж эхлээд хүнд тусалж байсан үеийг буцаж санаж тэр улсуудад нь бас буцаад туслах ёстой байхгүй юу. Яг зөв. Энэ ямиг л түүхээр нь ингэж үлдээнэ гэдэг чинь тэр байхгүй. Тэгж ээж бид нар усын спорт манд хөгжинэ. Тэрийгээ дагаад тэр улсууд чинь одоо тэр тухайн үед би зүгээр мөнгө өгөөгүй юм байна. Хүүхдээс 5 төгрөгөөс хасцсан хэрнээ. Тийм зүгээгүй юм байна гэсэн юм гарчих учраас үннээрээ байг гэж бодоод байгаа байхгүй. Яг зөв. Яг үннээрээ гараал ирэх юм бол тэр юм чинь бас тэр хүмүүс ч гэсэн бас урам болно шүү дээ. Тэгээд цаашдаа сайн явж байгаа одоо чадaltaй байсан ядуучсан сайн байсан гэсэн тэр улсууд эргээд энэ усын спорт сэтгэл гаргана. Миний аав тэдэн онд ерөнхийлөгчийн хийгээ явж ирсэн. Миний ээж тэдэн онд хийж ирсэн. Энэ усын спорт манай гэр бүл оролцож гэр бүл шүү дээ. Тийм. Гэр бүл оролцож байсан шүү гэдэг. Хөрөнгө оруулалт хийж байсан учраас энэ спорт ингэ явж байгаа шүү гэдэг. Ийм түүхийн юмыг яг бодтоор үлдэх хэрэгтэй байхгүй. Харин
яг ийм бодс учраас л ерөнхийдөө энэ ажлууд ингээ хийгээ яваад байгаа ингээл хүмүүстэйгээ ярилцаал ингээл Маш явж гоё байна. юм Тий. хийж За ингээ сайхан яриа өрнөс нь маш их баярлалаа. Тэгээд баярлалаа. ирээдүйд бас ингээд бас хамтарч ажиллах бас юу гаргал байх. Хамтарч ажиллах боломж нөхцөл байдал бүртгэл байх гэж бодож байна. Тэгээд бас өргөжлүүлээд усан спортоос хөрөнгө оруулаарай. Та угаасаа танд сэтгэл байгаа юм чи та оруулах юм байна. Зүгдэл байж дээ. Тий, оруулах юм байна. Тий, маш их баяртай байна. Тэгээ би бас ингээд өөрөө усан миний амьдралын бараг 90% ингээ устай ингээ холбоотой учраас бүр ингээ гүнзгий орцчихсан байгаа учраас бүр ингээ салж чадахгүй ингээ яваалаа. Тий, тийм болохоор ингээ өргөжлүүлэл яваалаа. Тий, тэгээд мөрөөдөл бол мэдээж олимпиад орох, дэлхийн орох төрүүлэх. Тэгээд дээрэс нь Монгол улсын одоо ингээд маш олон хүмүүс ингээд усанд живж нас орлоо, англиад иглээ гэсэн юм зөндөө сонсогддог. Тэгэхээр ингээд хүн болгон усан сэлээ сурчаасаа гэсэн юм хүсэл мөрөөдөл бас байгаа. Тий, тэгээд тийм учраас нөгөө бассейнууд бас баригдаасаа гэж бас хүсэж байгаа тий. Усан спортч нь бол баг бүх спортоос давуу тал нь болохоор хүн чинь заавал ямар ч спорт үйлдэлийг хийхэд бизнес юм хийхэд тулгуурхтан дээр явдаг штэ тий. Тэгэхэд усан спортч нь ингээд шууд ус руу шумбол орлоо бүх одоо хүний бие организм тэгшгэ ачаал өгнө. Тийм учраас тэр хялгасан шүрмэснүүд суулчмууд бүгд ажилтдаг учраас хүнд хамгийн их одоо эрүүл мэнд талаас хамгийн мундаг спорт. Ийм учраас манай улс маань бас нэг сайхан бассейн энэ Монголынхаа ард түмэд нэг сайхан бассейн стандарт бассейн бариад өгч өсөөл гэж хэлж дээ. Тийм бол одоо тэнд л ёстой баярламаар байна. Харин тий. За ингээд их баярлж байна. За би ч гэсэн баярлж байна. Маш их баярлалаа. За тэгээд ээлж подкаст ингээд өндөрлж байна. Тэгээд ямар ч байсан та бүхэнд бас энэ яриа таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд өргөжлүүлээд бас ингээд олон өшөө илүү олон сонирхолтой усан спорттой холбоотой хүмүүсийг ингээд оролцуулах болно, ярилцах болно. Тэгээд бидтэй үргэлж хамт байгаарай. Түр баяртай.